уу сонсогчдоо яг одоо та давтагдчихгүй подкастыг сонсож байна. Манай подкастыг сонссноор давтагдчихгүй сэдвээр давтагдчихгүй зочидтой оролцогчдын маань давтагдчихгүй үзэл санааны талаар сонсох болно. Ингээд багч олов мэдлэг мэдээлэл өгөх зорилготой мөн түнчлэн өөрийн давтагдчихгүй зан чанар юу вэ гэдгийг тунгаан бодох цагийг өгөх зорилготой хэвдэж буй манай подкастт нь тавтай барилнаа. Энэ удаагийн дугаараар давтагдчихгүй сэдв, зочин, үзэл санааны юун дээр нь төвлөрч ярилцсан гэж бодож байна. Хамтдаа сонсцгоё. Сайн байцгаана сонсогчдоо. Ингээд манай подкастын маань 6 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэндээ удахгүй болох хүүхдийн эрхийн өдөр буюу монголчуудын хил заншснаар их хүрсэн баярын өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн дугаарыгаа бид нар хүүхдийн эрхийн өдрийг өгөхтаад маш онцгой зочидтой хийхээр бэлтгэлсэн байгаа. За өнөөдрийн дугаараараа бид нар 4 зочинтой хамтран ярилцах болно. Юуны талаар ярилцах вэ гэхээр за Монголын хүүхдийн эрхийн асуудал ямар байгаа, хүүхдийн оролцоо болон яг энэ хүүхдийн эрхийн асуудал хандах нийгмийн хандлага ямар байгаа талаар түлхүү бид нэр ярилцахаар бэлтгэсэн байгаа. За мөн бусад орнуудад буюу түлхүү одоо Солонгос, Японд хүүхдийн эрхийн асуудал ямар байдаг энэ талаар бас ярилцахаар бэлтгэсэн байгаа юм шүү. За сонсохоор магадгүй хүнд эсвэл хол хүндийн сэдв шиг санагдаж магадгүй юм. Гэхдээ бас өнөөдөр ярилцахаар ирсэн зочид маань хүүхдийн эрхийн одоо энэ асуудлаар маш их туршлагатай, өмнө нь ажиллаж исэн хүүхэд бахаасаа яг хүүхдийн оролцооны чиглэлээр ажиллаж исэн тийм хүмүүс байгаа. Дээрээс нь Солонгос болон Японд яг энэ хүүхдийн эрх болон оролцоо нийгмийн чиглэлээр суралцж байгаа хүмүүс байгаа учраас ярилцлага маань бас их сонирхолтой болно гэж бодож байна. Ингээд та бүхэндээ зочдоо танилцуулъя. Япон улсын Осака мужийн их сургуульд боловсрол хүүхдийн эрхийн чиглэлээр мастерт сурч буй Гуа Марал. За бодлогод залуусын хяналт төрөмс агуулгын удирдах зөвлөлийн гишүүн Амар Заяа. Лантун дохио төрөмс агуулгын ерөнхий менежер хуулийн зөвлөх Ганбаяр. Солонгос улс Пусаны их сургууль нийгмийн халамжийн бодлогын чиглэлээр мастер хамгаалж буй Уянг нарыг урьж оролцуулаад байна. Сайн байцгаана уу? За сайн байна. За миний урилгыг бас хүлээж аваад оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ яг хүүхдийн эрхийн өдрийг өгтаад ерөнхийдөө хүүхдийн эрхийн чиглэлээр ярилцах байгаа. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө үндсэн ярилцлагадаа орохоос өмнө та бүхнээс бас товчхон хэдэн асуултыг асууя гэж бодлоо. За ер нь гэр бүлтэйгээ яг өнгөрүүлж исэн хамгийн сайхан дурсамжуудаас хаваалцаач. За миний хувьд болохоор юу байгаа вэ? Айгу энгийн би ингээд хүүхэд ахта газтай ундаа ууж чаддгүйсэн байхгүй юу. Тэгээ манай ээж болохоор надад дандаа юм саруултаа ундаа авч өгдөг байсан. Тэгээ тухайн үед яг бүр жоохон 5-6 настай болохоор бодохдоо ээж надад ямар их хайртай юм бэ? Би газтай ундаа ууж чаддгүй байхад дандаа саруултаа ундаа авч өгдөг ч гэдэг юм уу. Тийм нэг сонин дурсамж үлдсэн байдаг. Тэгэхээр яг энэтэй холбоотой бас хүүхдийн эрхийн өдөр болж байгаа юм чинь холбогдоод дурсамжуудаас хаваалцаад. За амраагаас эхэлэх үү? Өөрийнхөө хүүхэд байх үеийн дурсамжаа юм уу? Одоо байгаа гэр бүлийнхаа дурсамж юм уу? Хүүхэд байх даав гэж авч ирсэн мэдрэмжээсээ. Тийм. Надад болохоор ийм дурсамж байдаг. Хамгийн гоё санагддаг 6 сарын 1-нд тэгэхээр санаанд ордог нь юу вэ гэхээр манай эмээ эмээ ууч налаах их байхгүй. Тэгээ бид нар өөрийнхөө амралтаа дандаа налаахч очдог. 6 ачтай. Тэгээ 6 ачаа дагуулад жил болгон 6 сарын 1-нд талбай дээр ирдэг байсан. Тэгээд бид нар хамгийн гоё хувцас өмсөд хамгийн гоё дээрээ тавиад гэдэг шиг. Тэгээд бэлгэнд аав ээж одоо ах иш нараас мөнгө аваад тэгээд талбай дээр имээтэйгээ ирээд зураг авахуулаад тэгээд тоглоомч тэр үед бараг байдгүй байсан юм дөө. Ингээл нэг юм болж байгаа арга хэмжээнүүд дээр нь очиод тэгэж явдаг байсан. Тэгээд тэр нь одоо ингээд бодохоор аягүй халууцаж ядардаг байсан, цутардаг байсан юм шиг автобусаар ирээл автобусаар буцаал явдаг. Тийм байсан ч гэсэн тэр үедээ бол хамгийн сайхан мэдрэмж байсан. Яг 6 сарын 1-нд холбоотой тийм гоё дурсамж байна. Тийм ээ тий. За уянгагийн маань хувьд би сая амрагийн яриатай бодоод яг 6 сарын 1-гээ бодсон чинь миний дурсамж хэм бол нөгөө бага хахад аав нөгөө машинаа ингээл за 6 сарын 1-ний хүүхдүүдийнхаа төлөө гэрлээ асаана гэж нөгөө машинууд гэрлээ асаад иш 6 сарын 1 тэр нь надаа ингээд амар гоё дурсамж болоо үлдсэн. Одоо ч гэсэн 6 сарын 1 болонгууд
машинуудыг хараад яг багтаа аав ээжтэй өнгөрүүлсэн тэр дурсамжууд амар санаанд ордог юм да. Тэгээд бас замрагийн ярианасаа бодсон чинь нэг нийттэй юм шиг бид нар ингээ бага авахад ээж ингээд 6 сарын нэг юм уу эсвэл 9 сарын нэг эсвэл цаа сард аавал нөгөө шинэ хувцас өмсүүлдэг өдөр болгоо юм уу тэрхүү хувцас хэрэгтэй шүү дээ. Тэгээд шинэ хувцас яг л баяраар өмсүүлдэг надад тэр амар инээдтэй санагддаг тийм. Тэр бас амар санаад орчлоо да. Тэр бас хүүхдээс нэг дурсамж юм байна ер нь. Тийм тий. Хүүхдийн ер нь 6 сарын нэг бид нар багасаа айгу хүүхдийн баяр шиг тэмдэглээ өссөн тий. Хүүхдийн ирэх өдөр шиг биш. За Ганагийн маань хувьд ямар дурсамж байдаг вэ? За миний хувьд 6 сарын 1-нд найзтайгаа юу тийм дугуйтай ишиг яг 3 жил яг дараалж хийдэг гэсэн аахгүй юу. Тэр хамгийн дөрөв цагаад орж байна. Байгаан найзтай хамт дугуй мал 6 сарын 1-нд яг бэлгэлсэн бэлгэнүүдээ зүглээл. Яг туул гарч юм уу зайлч хөө хол ганцлаа тийм цаас шууд дөрөв тэгээд ерөөхдөө тийм аяллаа хийдэг байсан. Тэр хамгийн түрүүнд санаад орж байна. Яг хүүхдийн байгууллагатай холбоотой ярих юм бол энэ зүйл нь арай өөр болоо явж байна. Энэ бол дээлх тохиолдсон газар дээр талбай дээр үүсдэг байсан ч гэдэг юм тийм. Тодорхой хэмжээнд илүү хүүхд ирэх чиглэлээр энэ чиглэлийн ажлуудаа хийж өгдөг болсон байсан. Сүүлд ингээ харахад бол за Марлагийн маань хувьд. За миний хувьд гэх юм бол яг бага бахта хүүхдүүдээ аав ээжээгээ дагаад талбай дээр өнгөрүүлэх юм уу иймэрхүү байсан. Тэг яг дурсамжтай зүйл гэх юм бол хүүхдийн эрхийн байгууллагт оролцож ирснээрээ яг 6 сарын 1-нд хүүхдийн эрхийн өдөр гэсэн утгаараа хүүхдийн эрхийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан талбай дээр өнжих юм уу тиймэрхүү дурсамжууд их байна. Тэгээд яг хүүхэд насны 6 сарын 1-ээс өөр бас дурсамж гэх юм бол нөгөө гэр бүлээсээ хол Япон байгаад ирэхээр одоо бүр айгуу тийм гүнзгий аав ээжийнхаа хайрыг мэдрэгч юм уу тийм өмнө зүгээр л ингээл зүйл аав ээж надад угаасаа л одоо хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг гэж боддог байсан бол тэр бүх гаргаж ирсэн сэтгэл нь бүр айгуу гоё санагдаж бүх юмаа ингээл зарцуул зориулдаг байсан байж тээ гэдэг нь өөр айгуу гоё санагддаг. За сая Марлаа маань бас хэллээ шүү дээ тий 6 сарын 1-нд яг хүүхдийн эрхийн байгууллагт оролцоод эхэлснээс хойш яг 6 сарын 1-нд гой арга хэмжээнүүд болдог тэрэнд оролцож эхэлсэн гэ тий. Тэгэхээр ер нь яг манайхан бүгдээр яг хүүхдийн эрх оролцооны чиглэлээр яг хизээ анх яг өөрийн одоо гар бие оролцож ажиллаж эхэлсэн бэ. Ер нь тэр үеийн дурсамжуудаас хаваалцвал ер нь хэдэн оны үе бэ? За би эхлэн тий. Миний хувьд болохоор яг хүүхдийн эрхийн байгууллагатай холбогдсон хугацаа гэх юм бол 2005 он юм байна. Тэгээд хүүхдийн гэвэг сангийн олон нийтийн төвүүд гэж байдаг байсан байхгүй юу? Яг манай гэрийн тэнд одоо шар адны Баянзүрх дүүргийн шар адны чихтэй олон нийтийн 1-р төв нь ажилладаг байж байгаа. Тэгээ яг нээлттэй хийхдээ манай сургуулаас 1-2 хүүхэд ч илүү 1 хүүхэд ураад тэгээд ер нь бол очиод тэгээд тэр төвийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцож явсаар байгаад тэгээд хүүхд хамгаалалгүй л хүүхдийн төлөө гэд ер нь явсан юм байна. Тэгэхээр миний хувьд бол 2005 оноос хойш хүүхдийн эрхийн тухай ойлголт мэдлэгтэй болоод яг ажиллаж эхэлсэн гэж хэлж байна. Тэгээ их эртнээс эхэлсэн юм шүү дээ. Би бас 2004 оноос анх хүүхдийн оролцооны чиглэлээр ажиллаж эхэлж байсан. Тэр адилхан юм байна. Би бол харьцангуй сүулт юм байна. Нөгөө тэр үед чинь бас хүүхдээсэн болохоор нэг тэр талаар мэдлэггүй. Тэгээд нэг амар оролцоо байхгүй л урсгалаараа л явдаг байлаа л та. Тэгээд 2012 онд манай хүүхд нөгөө төрөөд өөрөө хүүхдтэй болонгууд би одоо яг энэ хүүхдээ ирээдүйн төлөө яг юу хийж чадах вэ гэдээ ингээ боддtiin байлээ хөө ер нь. Тэгээд яг юу хийж чадах вэ гэж бодохоор нэг хитрхи сайн ээж байх гэ би нэг хоол идэх ч юм амар тийм сайн ээж байж чадахгүй юм шиг санагдаад тэгээд яг ингээд ирээдүйд амьдрах нийгэмд нь л одоо гар бие оролцож юм уу те охиныхоо одоо ямар нэгэн байдлаар ингээд энэ хүүхдийн төлөө ямар нэг хийх хэрэгтэй юм байна гэж бодоод тэрнээсээ үүдээд ер нь ингээд итгэл үнэмшлээ олж авсан л та. Одоо л хийж байгаа ажил маань яг ингээд хүүхэд төрсөнтэй холбоотой. Тэгтээ яг ингээд хүүхдийн эрхийн талаар бол яг ингээд ажиллаж байгаагүй л те. Одоо бол зүгээр нөгөө нийгмийн халамжийн бодлогыг ингээд судлаад Солонгост ингээд сурж байгаа болохоор хүүхдтэй холбоотой бодлого, хууль эрх зуршны ингээд энэ талаар Монголд чи юм байсан юм байна штэ гэдэг. Одоо л яг ингээд нүд нэгдэж байгаа байхгүй юу. Ингээд Монголд ийм юм дутуу байсан юм, Солонгост ийм байд юм байна штэ гэдэг. Одоо л яг илүү анхаарч байгаа л та тэр талаар. Зөв.
Миний хувьд 2000 одоо яг ингээд болох баг 10 жил болсон. Би бол 9-р ангийн хүүхдээсэн. Тэгвэл өөрөө нээж ямар нэгэн байгууллагт үйл ажиллагаа явуулж эхлэх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл төрснөөс үүдээ. Ингээд 2009 онд хүүхдүүдийн төлөө хамгаалалгүй. Тэгэж яваад юм бол цаашаа иргэн нэгэн байгууллагууд руу нэлээд олж ирэхээр салбарлаа. Одоо л яг лавтан төхөөрөмж байгуулахад ажиллаж байгаа байхгүй. Яг тухайн үед яг тэр бол миний хувьд бол хамгийн зөв сонголт байсан. Бас одоо эргээ харахад бол тэгээ хамгийн зөв сонголт хамгийн үр дүнтэй бөгөөд яг сайн уянгагийн хэлтгэр бас ялчвал дэд орж байгаа. Нийгэм бүтээхэд гаргүй оролцох стайл тэр хөшөөрөг болж өгсөн. Эндээ бол маш их баярлалтай байна тий. За миний хувьд гэх юм бол бас яг 2005-2006 оны хэмжээ. Тэгээд нэг өдөр анги дээрээ сууж байсан чинь нэг эгч орж ирээд манайхын хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төв байгаамаа. Тэгээд дэрэгдээ клуб байгуулах гэж байгаа. Энд оролцох хүүхэд байна уу гэдгсэн чинь манай ангиас бас нэг охин битээр ингээ гараа өргөөд оролцож байсан байхгүй. Тэгээд тухайн үед болохоор миний пассворд аймаа ингээл хүүхд настай хүмүүс туслах ч гэдэм үү тийм их аян зохион байгуулалт өгсөн. Тэгээд хүндэл тусалмаар санагдал нэг хүнд тустай юм хиймээр санагдал хэвдэгсэн. Тэгээд тэрэндээ хөтлөгдөөд хүүхдийн хүчирхийллээс хамгаалах төвийн дэрэгдэх хүүхдийн илжгээ клубыг бүр анх ингээд байгуулцаад нэрээ нөгөө зорилго юугийн тодорхойлоод тэгээд явж исэн. Тэгээд тэндээсээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж юу ингээд зооны заслан дээр сургалтуудыг хийгээд эндээсээ 2008 онд бид нэр хичээлдэлж тийм нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн ороод Монгол хүүхдийн эрхийн асуудлаар бичсэн ихтгэл бас нэлээд ерөөсөө би энэ чиглэлээр ажил амьдрах тэрний амьдралын утга учир юм байна гэдэг хамгийн гол суурь тэндээс тавигдсан гэж боддог. Тэгээ одоо болохоор яг энэ чиглэлээр сураад судалгааг явьж байгаа. За тэгэхээр ер нь яг ингээд сонсоод хахад анх яг 2004-5 оноос яг энэ асуудал руу орж ирсэн гэдэг их манд хэлж штэ тий. Тэгэхээр хэдүүлээ бас яг он цаг тооллын үед бол нэг 2000 оноос хойших талаараас одоо ярилцаж эхлэе гэж бодож байна. Тэгэхээр энэ хүүхдийн эрхийн асуудал яг энэ сошиал хөгжихөөс өмнө буюу нэг 2008-9 оноос өмнөх үед юу яг ямар байсан бол гэж бодож байна. За миний өнцгөөс харах юм бол би яг 2004 онд 5 дугаар анги байсан баха. Тухайн үед яг Дэлхийн зөнгийн хүүхдийн оролцооны байгууллагаар хэлсэж ороод тэгээд яг энэ хүүхдийн оролцоог мэдэж эхлээд ажиллаж эхэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тухайн үед болохоор би хүүхдийн эрх гэдгээ мэддэггүй байснаа 2008 онд мэдсэн байхгүй юу. Яагаад тэгэхээр би хүүхдийн оролцоог хүүхдийн эрх гэдээ ойлгоцсон. Одоо ямар нэг арга хэмжээнд оролцох байд юм уу? Одоо хүнд очиж туслах цагаан сараар нэг ганцаараа амьдардаг эмээ өвөд очиж гэрийн цэвэрлж өгөх, одоо нүүрс түлээг нь авч өгөх байд юм уу? Тийм зүйл хүүхдийн эрхгээ бодож явдаг гэсэн баггүй 2008 он хүртэл. Тэгэхээр би өөрөө хүүхдийн эрхийн байгууллагад ажиллаж байсан хэрнээ яг ингэж ойлгож явсан. Тэгэхээр яг тухайн үеийн хүүхдийн эрхийн асуудлын талаар та хэд манаас юу гэж харж байсан бэ? Ер нь нийгэм маань яг юу гэж харж байсан бол дээрээс нь тухайн үед хүүхдийн эрхийн асуудал ямар байсан талаар энэ дээр илүү Амраа Марлаа хоёр маань жишээн дээр илүү тулгуурлаад ярих болов уу гэж бодож байна. Тийм. За ер нь бол яг хүүхдийн эрх оролцооны байгууллагад хамрагдаж явахаас өмнө бол юу яаж лээсэн. Хүүхдийн эрхийн талаар ер нь ямар ч ойлголт байгаагүй. Өөрөө нөгөө хувь хүний хувьд болохоор нэг их юм хүүхдийн эрхийн зөрчил мөрчлөлтөд тулгараагүй болохоор ерөнхийдөө бүх хүүхдүүд надтай адилхан юм амар тайван амьдарч байгаа л гэж ер нь бол боддог байсан л та. Тэгээд яг хүүхдийн эвийг сангаад амжаад хүүхдийн эрхийн тухай ойлголттой болоод явахдаа бол бас илүү хүүхдийн оролцооны тухай ойлголттой болж исэн. Тэгээ яг оролцох ёстой байна, оролцож ийж одоо өөрийнхөө өмнөөс те бусад хүмүүс миний өмнөөс шийдвэр гаргах ёсгүй байна, өөртөө хамаатай асуудалд оролцох ёстой байна гэд ойлгоод явж итэл 2008 онд хүүхэд хамгааллын асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагад сүүдэр илтгэл бичсэн тий. Би яг тэр сүүдэр илтгэл бичиг багт нь бол байгаагүй. Өөрсөн боловч нөгөө амьдралын шалтгаанаар гэдэг шиг зун нь ажил хийх шаардлагатай байсан учраас ахлах ангийн хүүхэд байсан. Тэгээд эгчтэй тусалж ажил хийх байсан учраас яг илтгэл бичих багт байгаагүй ч гэсэн яг нөгөө илтгэл бичиж дуусаад нөгөө хүмүүст танилцуулах Женев руу очиж хамгаалах энэ төр гээд дараа нь байгууллага болох үйл явц дээр нь байсан учраас тэр үед хамгаалах клубийнхнийхаа хийсэн хүүхд хамгааллын асуудлаар хийсэн илтгэлийг тайлан ер нь аягүй сайн танилцсан л та өөрөө дунд нь орсон юм шиг танилцсан. Тэгээд харж байхад бол хүүхдийн эрхийн нөхцөл байдал Монголд яг 8 оны үед бол маш хүнд байсан. 6-аас 8 оны хооронд ялангуяа нөгөө
хараа инэлдэггүй хүүхдүүд тий хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд хорхоо ингээд ял хэдэлж байгаа хүүхдүүд гэдэг юм уу. За ингээд маш олон төрлөөр хүүхэд хамгаалагдаж чадахгүй байгаа нь харагдчихсан. Тэгээд тэгэхэд бол ер нь бол юу гэж бодсон гэхээр энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд миний оруулж байгаа хувь нэмэр чухал юм байна гэж ер нь хамгийн анх бодож эхэлсэн. Одоо арай илүү ойлголттойгоор тий өөрийнхөө хувь нэмрийг үнэлж ойлгож бодож эхэлсэн гэх юм уу та. Тэгээд одоогийн нөхцөл байдал 8 оноос хойш дахиад 11 жил өнгөрцөн байна тий. Одоо ингээд нөхцөл байдлыг харахаар өчигдөрхөн уржигдэр манай нөгөө засаглал залуу сэтгүүлчдийн оролцоо гэдэг хөтөлбөр дээр оюун болт гээд хуульч тэгээд криминологч мэрэгчлээ прокурор ийм хүн ирж яриа хийсэн байхгүй юу. Тэгээд тэр хүний ярьж байгаагаар бодвол хүүхдийн эрхийн нөхцөл байдал ерөнхийдөө бол одоо ингэ нөгөө сошиал дэлгэрсэн учраас хүн болгон ингээд одоо нөгөө илрүүлэлт нь арай их болсон гэх юм уу. Хүн болгон энэ ийм хэрэг гарлаа инглээ тэглээгээ постчингүү тэр нь ингээд амлгаалаад айгүй их болоод яваад байгаа. Яг үнэндээ бол хүүхдийн эрхийн асуудал энэ ялангуяа хүчирхийллийн асуудал бол тоо хэмжээ нь яг л иймэрхүү л байсан. Тэгээ нөгөө өмнө нь ганцхан телевиз байсан учраас нэг их хил болдоггүй байсан гэж хэлж ирсэн. Тэгэхээр бид нар бас ингээд бидний мэдж байгаагаас гадна мэдэхгүй байгаа ямар амар их хүчирхийлэл байдаг байсан юм бэ гэдгийг сошиалын одоо тусламжтайгаар мэдэж авч байгаа нэг талаараа. Нөгөө талаараа ингээд фэйсбүүкээр зургийг тавиад үйлдэлийн бичээд тий магадгүй бичлэгийг хийгээд ингээд болсон явдлыг дэлгэрэнгүй бичээд авах тусам яадаг вэ гэхээр одоо тэр нөгөө саяны миний хэлсэн хүн бол яг хэрэгтнүүдтэй ажилдаг хэргийг илрүүлдэг хүн байгаа шүү дээ тий. Тэгэхээр яадаг вэ гэхээр тэндээс сэтэл авч бас зарим хэрэг бас үйлдэгддэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр сүүлийн үед миний ажиллаж байгаа юм юу вэ гэхээр сошиал орчинд тиймэрхүү мэдээллийг тавих ёсгүй юм байна. Одоо хүүхдийн нэр царай дуу хоолой гаргаад байгаа нь бид нар хүүхдийн эрхийн зөрчилгээ үздэг шүү дээ. Яг л тэрнтэй адилхан тэр хэргийн тухай ингэж бичиж байгаа нь бас тэр хэргийн тоог нэмэгдүүлэх бас нэг шалтгаан болдго юм байна гэдэг дээр бас их санаа зовж байгаа. Хаатай мэдээ сонсон юу гэхээр гэр бүлийн хүчрхийлэлтэд тэмцэх тухай хууль гэж гарсан шүү дээ тийм. Тэр хууль батлагдсанаас хойш яг гэр бүлтэй холбоотой хүүхдийн эрх зөрчигдөлтэй холбоотой хүчирхийллийн юм хэрэгүүдийн тоо бас буурсан гэж тэр хүн бас аль биесийн тоо хэлж өгсөн. Тэр бол айгүй бас хаашаалтай юм байна. Тэгэхээр бидний хийх ёстой юм юу вэ гэж харж байгаа вэ гэхлээр ингээд өөрсдөө бид нар амьдралынхаа туршлагаар баг ойлгоод ингээд явж байгаа. Одоо бол бид нар нөгөө нэг хууль дүрм журам ямыг сайжруулах, тэрийг илүү хэрэгжүүлэх дээр ажиллах ёстой болохоос биш бид нар яг өмнөх шиг нэг айлд очиод туслая, нэг өвчтөө хүүхдэд очиод туслая гэдэг байдлаар ажиллах юм бол юу ч өөрчилж чадахгүй. Тэгэхээр тогтолцоог өөрчлөх рүү чиглэсэн ажил хийх ёстой байна гэдгийг өөрийн биеэр аягүй сайн ойлгочоод байж байгаа. За миний хувьд гэх юм бол 2005-6 оноос ирэхэд хүүхдийн эрхийн чиглэлээр оролцож ирсэн гэсэн шүү дээ. Тэгээд тэр үед яг сая Амрагийн хэлдэг шиг ерөөсөө нүдэнд харагдж байгаа нь юу вэ гэхээр бодомжны хүүхэд гэсэн тодтолтой хүүхдүүдтэй байсан. Тэгээд одоо хажуугаар нь зөрөнгүүт барьж исэн хявар саваараа цохох ч юм уу тий. Тэгээд тэрнээс одоо өөрөө жоохон зай барих хандлагатай тий. Ерөнхийдөө тиймэрхүү байсан. Тэгээд тэр хүүхдүүдийг бас өөр өвтөж авах ч юм уу тий. Тэндээс ерөнхийдөө сэтэл авч бас хүүхдийн эрхийн чиглэлээр ингээ оролцох юмсан гэсэн бодол төрсөн гэж бас ойлгож байна. Тэгээд тухайн үед бол яг л үнэхээр хүүхдийн эрх гэдэг юу юм яг хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр сургалтууд хийгээд яваад идэг байсан боловч нөгөө төрийн бас байгууллагынхаа багшаа сонсон мэдээлэл хүүхдүүдэд ингээд түгээдэг байсан. Тэгээд тэндээсээ бас яг хүүхдүүд ганц нэг жишээ ярангууд бас ийм юм байдаг юм шүү дээ тий. Ер нь яг л хүүхдийн эрх гэдэг юу юм нийгэмд ерөөсөө тийм одоо түгээмэл дэлгэрэнгүй энэ ойлголт бол байгаа. Тэгээд дээрэс нь 2008 оны яг бидний бичсэн илтгэлээс л үнэхээр бүр цочрол авсан. Хүүхдүүдэд бүр ийм амар хүнд кейс байт юм биш тэгээ тий. Тэндээс юу наах мэдэж авсан. Тэгэхээр 2008 оноос өмнө гэх юм бол миний хувьд хүүхдийн эрх гэдэг бол тийм өдөр тутмын ч юм уу тий хүн болгоны мэдэх ёстой ч юм уу тийм ойлголт байгаагүй. Сайн мэддэггүй байсан. Тийм. Яг үнэ. Сая ингээд яриануудыг сонсоод хахад бидний хувьд яг яалтчгүй 2008 он бол яг нэг эргэлтийн үе гэж таарад юм л да тий. Тэгэхээр саяын яг Амрагийн Марлагийн яриан дээр гарсан яг энэ илтгэлийн талаар товчхон мэдээлэл өгөхөд энэ илтгэл маань яг
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн хороонд анх удаа Монголоос хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр бичсэн тийм ихтгэл байгаа. Тэгэхээр энэ ихтгэлд маань яг ойролцоогоор 30-30-аад хүүхдүүд оролцсон. Тэг яг Монголд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн эрхийн байгууллагуудаас 2-3 хүүхдийн төлөөлөл нийлээд 30 хүүхд болсон байхгүй юу? Энэ хүүхдүүд маань яг асуудлыг илрүүлж гаргаж ирээд явуулж исэн. Энэ үеэс хойш ер нь бас дахиж бичигдсэн байдаг болов уу? Энэ дээр яг мэдээлэлтэй хүн байна уу? Ер нь яг энэний үр дүн гарсан болов уу? Засгийн газар маань хэр хүлээж авсан бол тэр буцаж хариу ирэлт нь ямар байсан бол энэ дээр мэдээлэлтэй хүн байгалаа. Би нэг хүүхдийн эрх сан хүүхдийн эрх сан 14 онд дахиад ихтгэл бичсэн. Тэгээд тэрийг бичсэн ихтгэлээ хамгаалах гад яг ихтгэл бичсэн хүүхдүүд дотроос Нариун Баяр гэдэг хүүхэд 15 онд Женев руу явсан. Одоогоор бол тиймэрхүү мэдээлэлтэй байна. Тэгээд хүүхдийн эрх сан бол яг нөгөө нэг бидний үед гарсан ихтгэлийн дараа гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх төрлөө шахах тал дээр нь ажиллаж байгаа. Дараагийн ихтгэл дээр гарсан асуудал тэгээд тэрний зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр нь гэсэн хүүхдийн эрх сан бол айгүй доктортой сайн ажиллаж байгаа гэж миний хувьд харж байгаа. Тийм байгаа. Тэгээд Young Voices гэдэг одоо тэр ихтгэл бичсэн хүүхдүүдийнх нь баг нь яг бид нартай адилхан. Гэхдээ өсвөрийн дуу хоолой нэртэй клуб болоод бас хүүхдийн эрх сангийн дэргэд одоо болтол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр хүүхдүүдийн хийж байгаа нэг том давуу талтай юм нь юу вэ гэхээр хоёр судалгаа хийсэн. Young Voices гэдэг. Эхнийх нь болохоор яг шийдвэр гаргах төвшөнд хүүхдүүдийн дуу хоолой ямар байгаа вэ гэдгийг 6 хэдэн сургууль дээр гана 6-7 сургуулийн 1200-аад хүүхдүүдээс судалгаа авч судлаад тэгээд энэ дээр одоо шийдвэр гаргах төвшөнд хүүхдүүдийн дуу хоолой багшгүй байна. Гэхдээ хүүхдүүд шийдвэр гаргах төвшөнд дуу хоолойгоо хүргэх хүсэл эрмэлзэл байна гэдэг ерөнхий дүн гараад дараа жил нь дахиад өнгөрсөн онд гэсэн дахиад өсвөрийн дуу хоолойгоо яг авилгын асуудлаар судлаад сургууль дээрх авилга ямар байдаг вэ? Авилга авдаг хүний талаар та нар юу гэж боддог вэ? Гэсэн чинь тэн дээр харамсалтай дүн гарсан нь юу вэ гэхээр хүүхдүүд ихэнх нь шудраг бусаар амьдарч байгаа хүмүүс илүү хурдан дээшлэх, сайхан амьдрах боломжтой байна гэж хариулсан ерөнхий нэг тийм дүр зураг гарсан байгаа. Тэгэхээр хүүхдийн эрх сан бол энэ асуудлаа доктортой бариад ажиллаж байгаа. Гэсэн мэдээлэл байна. Би болохоор яг одоо нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан хүүхдийн эрхийн тухай конвенц байгаа шүү дээ. Бид нар ерөнхийдөө энийг үндэслэж ингээд ихтгэлээ бичдэг тийм. Тэгээд сая Амрагийн хэлсэн бас нөгөө 2015 онд илгээсэн ихтгэлийг нас харсан. Тэгээд ерөнхийдөө л 2 удаа бичигдсэн гэсэн үг тийм. Яг одоо миний гол судалж байгаа юм бол бас юм л тийм. Тэгээд дээрэс нь юу одоо сая Амрагийн ярианаас болохоор би бас Монголд авахгүй болохоор сайн мэдэхгүй байна л да. Төрийн бас байгууллага болон олон улсын байгууллага тийм хүүхдийн эрх сан төрийн бас байгууллагууд ингээд аягүй сайн ажиллаж байна шүү дээ. Энэ бол нэгдүгээр сайн зүйл. Гэхдээ бас хамгийн гол нь тэр нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн үргээ манай төр хэр зэрэг биелүүлж байгаа вэ тийм. Одоо хүүхдийн эрхийн асуудлаас өчнөө олоод эдийн засгийн асуудлууд байна. Хүүхдийн эрхийн боловсролын асуудлаа ингээд хоош нь тавьсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ тал дээр одоо би чинь гадаадд байгаад энэ талаар ингээд судалгаа хийн Монголынхаа мэдээллийг авъя гэхээр төрийн яг албан ёсны вебсайтууд дээр ч юм уу мэдээллүүд нь айгуу дутмаг гэдэг юм лээ. Японтой бас харьцуулаад үзэр тийм. Тэгэхээр энэ дээр бас жоохон хангалтгүй санагцсан. Бидний хэлгээсэн хэлбэл дээр эргээд юу хийж байгаа төрөөс нь хийж байгаа гэж хангалтгүй санагцсан. Энэ дээр би нэг өөр бодлыг бас хэлчих болох уу. Солонгостой би нөгөө хичээлийнхаа үүднээс нөгөө Солонгос болон Монголын одоо хүүхдийн хүчирхээлтэй холбоотой тийм мэдээлэл одоо ямар хүмүүс хариу үйлдэл ирж гэн тэр талаар нэг юм шүүмж бичсэн гэх юм уу судалгаа бичсэн баггүй. Тэгээ харж байхад Монголд болохоор одоо ингээд одоо хүүхдийн эрх ингээд зөрчигдж ингэж нэг хүмүүс бухимдлаа илэрхийлэхдээ ихэвчлэн хууль болон одоо хууль эрх зүйн орчин руу ингээд хандаж хэлдэг. Солонгосын мэдээллүүдийг хараад ахаар болохоор ингэж байгаа байхгүй нөгөө хууль эрх зүйн аль хэдийн ингээд тогтцсон. Тэгэхээр ингээд ямар нэг хүүхдийн хүчирхээлтэй асуудал гарах юм бол тэр хүнийг л буруутгах байгаа байхгүй Солонгост. Тэгэхээр энэ нэг талаар Монголд бас тэр хуулийн болон тэ эрх зүйн тэр орчноос тутмаг байгааг энийг илэрлэх юм болов уу гэж би бас бодож байна л да. Түрүү Амраа бас хэлсэн нөгөө энэ хүүхдийн хүчирхээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ингээд сошиалаар явах
тусам нөгөө сэтэл өгдөг гэдэг. Тэр бас яг үний юм шиг санагдчихжээ л да. Солонгостаас ингээ мэдээллүүдийг хайхаар Монголын ингээ хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл аюул олцтой байгаа байхгүй. Тэгэхээр солонгосын мэдээллүүд нь ингээ тэр үедээ гардаг ч гэсэн ингээ дарцдаг. Ер нь бол ингээ давлгаалж явдаггүй гэсэн үг. Одоо тухайн асуудал шийдэгдсэн гэдэг. Тэгээд тэр нь бас ингээ энд ч гэсэн хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг ингээ давлгаалж ингээ бусад нь сэтлэхгүй гэдэг маягаар ингээ гардаг. Ер нь бол тийм бас тогтолцоо байд юм байлээ. Тэр бас нэр үнэн баг шүү. Би бас таадтай ярилцгаад ерөнхийдөө солонгосын хүүхдийн эрхийн асуудал ямар ингээд мэдээлэл харж үзэх гэсэн баггүй юу. Тэгсэн чинь дох UNICEF-ийн тэр нөгөө сайт нь гарч ирээд өөр яг тийм одоо Монголд одоо ийм жишээгээл гарч ирдэг. Ерөөсөө тийм гарч ирэхгүй. Тэгээ би одоо дутуу хайгаад байна уу гэж одоо гайхаад тэгээ ерөнхийдөө солонгост үйл ажиллагаа явьж байгаа UNICEF-ийн одоо ийм арга хэмжээ болдог гэх тиймэрхүү мэдээллүүд ерөнхийдөө гарч ирд юм билээ. Тэгэхээр энэ бас бодлогын асуудал байгаад иж болох юм тий. За хэдүүлийн ерөнхийдөө яг ийм бодлого за яг Монголд хэрэгжиж байгаа зүйлсүүдийн талаар ерөнхийдөө ярьлаа. Одоо би Ганагаас асуумаар байна л да. За хүүхдийн эрхийн асуудлаар илүү нээлттэй болж ирсэн шүү дээ. Тэ сошиал хөгжснөөр тэгэхээр энэтэй холбоотой Ганагаас сэтгэлээр асуумаар байна л да. Сүүлийн үед энэ хүүхдүүдтэй илүү ойр ингээд ажиллахад хүүхдийн эрхийн асуудал юу нэг ямар харагдаж байна илүү ингээд жишээн дээр тайлбарлаж яриул. За лантан тохиолдрын тус байгууллага ер нь бол энэ амиа учирхийдэл тэгээд давхар хүүхд хамгааллын асуудал гэсэн энэ 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд сүүлийн яг 5 жил яг тогтвортой тууштай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд яг хүүхд хамгааллын чиглэлээр яг одоогийн яг нөхцөл байдлууд дээр бол бид нар бол яг хүүхд хамгааллын үйлчлэгийг үзүүлээд эхэлж гисэн. Эцсийн ордын төслөөрөө дамжуулаад яг хүүхд хамгааллын асуудлыг хүүхд хамгааллын үйлчлэгийг цогцоор хэлсэн байна. Нэг талаасаа энэ бол яг олон нийтийн дэмжлэгтэйгээр хүүхд хамгааллын асуудал дээр тодорхой хэмжээний өөрчлөлтийг тодорхой хэмжээний агцсан төвшөнд хүрэх гэж зорж ажиллаж байгаа нэг төсөл хөтөлбөр юм байна. Нэг зүйл гэлэх хүмүүс яг энэ ажил та нарын ялангуяа төрөмс байгууллага гэж биш шүү гэж ойлгохолно. Гэхдээ тэр бол төрөмс байгууллага яг энэ зүйлийг хийх ёсгүй. Гэхдээ бид тодорхой тийм сайн туршлагыг сайн туршлагыг жишээ байдлаар гаргаж ирж байна. Эргээд яг төрийн байгууллагууд яг та нар ийм жишээ ийм хийх ёстой. Эний хэрэгцээ шаардлага нь юм байна. Энэ зүйл чинь байснараа жил тэдэн хүүхдэд үйлчлэгээ үзүүлж байна. Үүгээрээ дамжуулаад соён гэгээр ийм үйлчлэгийг үзүүлж байна. Тодорхой бид нэг дата бааз үүсгэж байна. Эргээд тэр дата бааз ашиглаад сайн туршлагаар үзэлтэй төрд яг стаж шийдвэр гаргасан шаардлага тавих тийм бодлогоор юм бол ажиллаж байгаа нэг хэлбэр юм. Хамгийн түрүүнд яг зөндөө олон хүмүүс яг ичдийн ууц гэдэг юм уу, ичдийн орон төлөлийн нөлөөллийн олон чиглэлийн одоо зэрэгцээ ертөнц гэх юм уу, иймэрхүү чиглэлийн асуудлыг олон талаар нийгмийн бодит үр зургийг гаргаж ирэх гэсэн ажлууд л юм л да нэг талаас. Жишээлбэл ичдийн уур таянаар бол бид давхар хүүхд хамгааллынхаа ерөнхийдөө хандлагуудыг дандаа хийждэг байхгүй юу? Айлуудаараа судалгаа хийгээд энэ аль хамгаалах шаардлагатай айлын хүчрхийлэлт өндөр өрсөлдөлтэй айлуу, багастай айлын гэдэг судалждаг. Судалгаа хийж дууссан дараа нь тэр ажиллагаа хийдэг. Ичдийн орны хамгаалалтаа явуулдаг шүү дээ. Тэгээд түүнээс ингээд бодит байдлууд дээр явсан зүйлс яг гэрэл зураг байлаа, баримтат гэрэл зураг баримжуулаад эргээд нийгэмдээ бодит асуудал ийм байх шүү. Ийм байгаа учраас бид ажиллаад байна шүү. Энэний төлөө ингэж хийх ёстой шүү гэсэн төлөв ажиллаад илүү нийгэм рүү цацаж илүү нийгмийн анхаарлыг нийгмийн одоо яг анхаарлыг энэ асуудал руу татах гэж зорилцдог. Сүүлийн үед нэг жишээ гарчаад байна л да. Ялангуяа энийг бол улс төр болон яг ямар чиглэлийн хүмүүс нэг хийгээд ойлгохгүй л юм. Гэхдээ зөвхөн хүүхдийн эрхийн хүүхд хамгааллын асуудлыг зүгээр сенсац дарах гэдэг хэлбэрээр ашигладаг болчихж байна бол нэг шуумыг дарахын тулд зөвлөлт гаргах нэг кейсийг зүгээр ил болгож задаргаад тэр задаргаараа маш олон нийгмийн маш олон хүмүүсийг татаж оролцуулаад эргээд нэг шуумд очиж байгаа. Тэгэл тэр шуум нэг шуугж байгаа 7 хоног дараа мартагдчих байгаа байхгүй. Иймэрхүү тийм жоохон буруу жишээ тогтоод байгаа. Энэ зүйлийг бас өөрчлөх гэж нэлээ янз янзын зүйлийг хэрэгжүүлэх гэж бас зөндөө олон байгууллагууд бол хичээж ажиллаж байгаа бүгд гэсэн олон улсын байгууллагууд за энэ дээр явж байгаа түрүүний ярьсан кейстэй цагдаа прокурорын ч гэсэн энэ дээр сүүлийн айкон дээр хүртэл аюул чухал нийтлэг гарсан шүү дээ. Асуудал сэтгэлдээ гэдэг. Маш олон чиглэл аюулууд гарсан. Тэгэхээр энэ асуудал дээр бас нэг одоо яг дутагдаад байгаа зүйл төрийн бас байгууллага
төрийн байгууллага, олон улсын байгууллагын уялдаа холбоо ерөөс тодогдоод байгаа юм л да. Бид нэр дата бааз ямар нэгэн байдлаар яг нөхцөл байдлаа яг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг хэрэгцээтэй зарим судалгаа хэрэгтэй. Зарим тохиол яг мэдээлэл хэрэгтэй. Тэр нь төрийн байгууллага оролцолчтой эсвэл өгдөгч гэдэг илтгэн байдгүй ч гэдэг. Эсвэл олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага асар олон зүйл хийгээлээд гэтэл тэрийг төр яагаад бодлогын шийдвэр гаргах туштай. Яагаад тэдрээс зөвлөмжийг аваад яагаад шийдвэртэй оруулах байгаа, бодлоготой оруулах байгаа гэдэг бас асуудалтай тийм. Тэгэхээр төрийн бодлогын түвшинд өөрчлөлт гарахгүй байгаа болохоор л энэ асуудал дээр төрийн бус байгууллага, олон улсын байгууллага илүү их оролцоотой байгаад байгаа. Тэр нь чи хүсээгүй бид нэг хараад суугаад зүйлтэй оролцоос өөр шаардлага. Оролцоос өөр аргагүй байдалд хүрчээд байгаа юм. Тэ? Төр шийдвэр гаргана гэдэг өөрчлөлтийг бид хүлээгээд ямар нэгэн хууль боловсруулах, ямар нэгэн бодлого боловсруулах чухал. Гэхдээ тэрний хажуугаар маш олон хүмүүс эрсдэж байгаа. Тэгэхээр ядаж бид тэрний урьдчилан сэргийлэх хэлбэрийг дахиад энэ дээр нөлөөлөх олонний анхаарлыг зөв байдлаар татчих юм ажил хийгдэж явахгүй бол энэ зүйл сайн жишээ үүстэл асар олон зүйлээс авах байхгүй. Өдөр байдал яг л ийм байгаа. За энэтэй холбоотойгоор бас ганаасаа асуухад ер нь ингэдэж штэ ямар нэг хүүхдийн эрхийн асуудал ч юм уу гарахаар хүүхдийн эрхийн байгууллагууд юу хийгээд байгаа юм бэ гэж хүмүүс нийгмээрээ айгүйх тэгдэг байхгүй юу. Тэгэхээр маш олон хүүхдийн эрхийн байгууллагууд байдаг. Гэхдээ тус бүртээ өөрсдийн үйл ажиллагаа хийж байгаа. Гэхдээ яагаад нийгэм ингээд хүүхдийн эрхийн байгууллагууд руу хэтэрхий дайраад идэм бол гэж яг зөвхөн миний өнцгөлөөр тэгж хардаг байхгүй юу. Тэгэхээр ганаа энэ тал дээр яг ямар үзэл бодолтой байдаг вэ? Төрийн өмнө одоо хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагууд ямар үүрэг хүлээх ёстой? Бид нэр төрийн өмнөөс ажил хийх ёстой юм уу? Эсвэл төрөд зүгээр дэмжлэг болох ёстой юм уу? Энэ дээр нэг товчхон үзэл бодлоо илэрхийлвэл. Ерөөсөө нэг л зүйл аа. Төрийн байгууллагын нэг талаас маш олон төрийн байгууллагууд үр дүнтэй ажилладаг. Маш чухал судалгаануудыг гаргаж маш олон хэрэгцээтэй үйл ажиллагаа хийдэг. Гэхдээ тэр зүйлээ яг зөв нийгэм рүү цацаж чадахгүй байхгүй юу? Яг хэлээд таниулж чадахгүй байгаа гэсэн. Таниулж чадах юм бол тэр ажлууд яг үнэхээр бодит байдлаар ажлуудаа хийж байгаа юм шиг түрүү энэ явж байгаа хүмүүс гэсэн мэдээлэл идэвхтэй аваад харин ч тэднийг дэмжиж оролцсон тийм. Тэгэхээр нэг талаас иргэний нийгмийн байгууллагууд нэг талаас аргачлаж авах өөрчлөлт энэ таниулах хэв маягаа илүү анхаарах хэрэгтэй. Тэр чигээр баг манай хүүхд хамгаалалтын салбар орхигдуулж чаддаг байхгүй. Ер нь хүүхдийн эрхийн чиглэл иргэний нийгмийн байгууллагууд орхигдуулж чаддаг. Тэгэхээр аргачлал гэдэг нэг зүйлийг жоохон арай өөр хэлбэрээр өөрсдийнхөө үйл ажиллагааг зөв байдлаар таниулах. Тэгээд сошиал сувгийг яаж үйл ажиллагаанд ашиглах вэ гэдэг энэ байдал дээр мэдээж төрийн байгууллагууд яг юу хийж байгааг одоо яг тамлын асуудал дээр юу хийж байгаа байр суурийг маш олон хүмүүс асуудаг тийм. Гэхдээ бас л яг тэд нэр ил тод байдал яг нээлттэй байдал мэдээлэл ингээ олон нийтэд хүргэдэг байдалтай бас л хаалцтай байгаа байхгүй. Тэгэхээр огт мэдээлэлгүй эргээд огт мэдээлэлгүй юм хүмүүс чинь эргээл мэдээлэл байхгүй юм чинь хүмүүс юу хийж байгаа юм гэж асуух байна. Угаасаа зайлшгүй байхгүй. Тэгээд яагаад жишээлбэл манай байгууллагаар илүү бас нэлээд фокуслаад тэр бүх үйл ажиллагаа нээлттэй явуулдаг тийм. Бүх хандив тусламжийн асуудал ч гэдэг юм эсвэл үйл ажиллагааны гайлуулах нээлттэй хүмүүс бид нар ийм зүйл хийж байгаа шүү дээ. Баян мэдээлэх гэж боддог. Тэр нь өөрөө эргээд маш олон хүмүүс бидрийг дэмжих хөшөөрөг болж байгаа. Тэгэхээр иргэний юм байгууллагч гэсэн нээлттэй байх тал дээр мэдээлэлээ зөв байдлаар олон нийтэд хүргэх тал дээр бас нэлээд албатай анхаарал ажиллаж их зүгээрсэл санагдаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр уянгаасаа би айгу товчхон ганцхан асуулт асуусан заяа. Яг дээр аль нэгийг сонгоорой. Тэгэхээр төрийн байгууллага штэ. Яг төрийн бас байгууллагуудыг дэмжиж хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа дэмжлээд ажиллах ёстой юу? Эсвэл төрийн бас байгууллага нь төрийн дэмж одоо төрийн хүрч чадахгүй байгаа зүйлд нь төрийн байгууллага нь хүрч ажиллах ёстой юу? Аль нь алигаа дэмжих ёстой? Энэ дээр яг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлвэл. Би болохоор яг энэ манай гурвчин болохоор яг багаасаа мэрэгсэн. Тэгээ дээрээс нь илүү нөгөө гүн гэдэг юм уу гүн үндэ хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр илүү ярьж байна л да. Тэгээ миний харж байгаа онцөг болохоор би зүгээр Монгол улсын иргэн. Гэхдээ гадаадад ингээд хүүхдээ өсгөж байгаа. Тэгээд миний хүүхд Монголд байхад ямар байсан, Солонгост байхад ямар байсан энэ ялгааны талаар л ер нь бол ярихыг хүссэн л дээ. Тэгээд энэ төрийн бас байгууллага би бинаа дэмжихээс илүү Монголд хэрэгтэй байгаа орчин дээрээс нь яг ингээд миний яг бодож явдаг зүйл юм бол хүүхдийн эрх тэгэхээр хүчирхийллийн талаар яг Монголд угаасаа чулгамдж байгаа асуудал. Энд Солонгост байгаа монголчуудад болохоор хүүхдийн эрхийг зөрчиж байгаа миний харж байгаа үзэг болохоор хүүхэд Монгол хүн
болж төрчөөд монгол хэлээ одоо нөгөө сурч чадахгүй байгаа хгүй одоо эцэг эхчүүд нь гадаадд байгаа эцэг эхчүүдэд тэр хүүхдэд монгол хэлийг нь монгол соёлыг нь зааж сурахгүй энэ бол хүүхдийн эрхийг зөрчиж байгаа гэж би бодож байгаа хгүй. Тэгээд төрийн бас байгууллага гэхээс илүү хувь хүн тал руугаа илүү чиглэсэн асуудал та. Тэгээд энэ хүүхдийн эрхийг зөрчиж байгаагаа гадаадд байгаа монголчууд ерөөсөө мэдхгүй. Яагаад тэгэхээр тэр хүүхэд Монголд очисон хойноо хэлээр монгол хэлээр одоо нэг ойлголцох болохоор өөртөө итгэлгүй болоод одоо том ангид орчихсон ба ер нь бол ялгуурлыг ингээ хүртэн штэ. Тэр үед л хүүхэд эрхийн зөрчигдсэнийг одоо мэдэх горон гарахгүй тий. Тэгэхээр би тэр тал дээр амар хэмзгэлж явдаг. Ер нь бол ингээ төрийн бас байгууллагаас илүү хүн болгоно нөгөө хамгийн сүүлд уриалмаар байсан зүйлтэй ер нь бол одоо ингээ монгол хэл соёлыг ингээ бас хүрхэн ч гэсэн бас ингээ хүүхдийн эрхийн асуудал гэж би бодоод байгаа хгүй юу. Тэгээ яг ингээд яриг гэхээр хүүхдийн хүчирхээлтэй холбоотой асуудал ингээд хүн болгонд ингээд санаа зовдөг ч гэсэн бас энэ мэтчлийн энгийн асуудал хүүхдийн эрхийг одоо хамгаалуулах, сурч боловсрох гэдгийн эрхийн бас аав ээжийн нийгмийн ингээд тал талаас нь хангаж чадахгүй л гэж би бодож байна л да. Энэ дээр би нэг санаа гэх юм уу жишээ гэх юм уу одоо манай Монголд хүүхдийн эрхийн олон улсын байгууллагууд дотор сүүлийн үед Good Neighbors гэдэг байгууллага маш их хүчтэй ажиллаж байна л да. Яг анх нөгөө хүүхдээ гэвийг сан гэр ороолын захад ингээд олон нийтийн төвүүд нээгээд ажилладаг байсан шиг одоо яг манай Монголын ингээд Ярмаг, Баян шүү юу гэдэг тийм ингээд шар хад гэдэг ингээд хол байгаа гэр хорооллын дүүргүүд гэр хорооллуудад олон нийтийн төвөө нээгээд ажиллаж байгаа. Тэрэн дээр нэг талаас хүүхдийн эрх оролцоо хамгааллыг ойлгуулах гээд нөгөө талаас бас томчуудтай нь ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээд яг нөгөө Good Neighbors-ийн өөрийнх нь жишээ болохоор юу юм бэ? Солонгостой болохоор Монголд бол хүүхдийн төлөө үндэсний газар гэж байж байгаад одоо хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар гэдэг ингээд төрийн байгууллага бүтцээрээ ингээд 21 аймаг 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулаад хүүхдийг хамгаалах үүрэг хүлээж штэ тий. Солонгост болохоор Good Neighbors яг тэр үүргийг гүйцэтгэдэг. Одоо юу гэрэл тийм төр нь болохоор Good Neighbors мөнгө өгөөд өөрсдийнхөө чадахгүй юмыг төр болоод уулын тэх ёстой байхгүй. Зүй нь бол Good Neighbors ч юм болохоор өөрийнхөө яг Солонгостой болохоор төртөө гэрэлж ажилладаг одоо хамгийн том төрийн бас байгууллага нэг байхгүй. Тэгэхээр би болохоор юу гэж бодож байгаа вэ гэхээр Монголд үнэхээр манай төрийн байгууллага чадахгүй байгаа юмнуудаа өөрсдөө чадж байгаа гэж нэг ганцхан мэрэгжилтэн тавьчаад тэр хүндээ асар их ачаал өгчөөд тий эргээд хүүхдийн эрхийн асуудал гарахлаар нөгөө үнэ мэрэгшүүлээгүй сургалт хийгээгүй за хийсэн байсан ч гэсэн тэр хүн нь хүч тарамдаад хүрэхгүй байгаа юм дээр төрийн бас байгууллагад ажиллаад гэрээлээд тий айгүй хууль ёсны шаардлагаа тавиад тэр байгууллагын чадварыг ашиглаж ажиллаж чадахгүй байгаа гэж би бол Монголыг харж байгаа. Тэгэхээр нөгөө төрийн байгууллагын үүрэг юу вэ? Төрийн бас байгууллагын үүрэг юу вэ гэхээр энэ хоёр чинь нэг талаасаа төрийн бас байгууллага чинь төрийн үйл ажиллагаанд хяналт тавих нь зөв ёсны юм. Бид нар муу ажилдаг байсан ч гэсэн бид нар яг үнэндээ төрийн өмнөөс хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах ёсгүй. Бид нар сайн дураараа орж ирээд ажиллаж байгаа. Тийм учраас бид нар төрийг хүүхэд дуурч чадахгүй байгаа учраас хүүхдийн өмнөөс төрийг шүүмжлэх ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаар том үүрэг нь юу вэ гэхээр төрийн хийж чадахгүй байгаа юмн дээр бид нар мэдлэг чадвар туршлагаа хуваалцаж орж ажиллах ёстой. Энийг төр хүлээн зөвшөөрч маш ёс зүйтэйгээр төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажилладаг байх ёстой гэж миний хувьд боддог байхгүй. Тэгэхээр энийг л би илүү төрийн бусын үүрэг гэж хараад байгаа. Яг үнэ санал бас нэг байна. За тэгэхээр нэгэн тас яг Солонгос улс за мөн бусад орнууд яг хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой сэдв рүү орсон юм чинь уянга марлаа хоёроос бас төлхөө асууя гэж бодож байна. Ер нь Япон Солонгост хүүхдийн эрхийн асуудал ер нь ямар байдаг вэ? Төлхөө бид нар хүүхэд байхасаа зорьсон зүйл бол хүүхдэд ээлтэй орчин бий болоосаа гэж айгүй хүсдэг байсан тий. Тэгэхээр энэ хоёр оронд манаас хүүхдэд ээлтэй орчин ямар байдیں۔ За нийгмийн хандлаганаас ямар байдیں۔ Нийгмийн бас оролцоо одоо Монголд манаас нийгмийн оролцоо бас байхгүй байна гэсэн тиймэрхүү хандлагуудаас идэвхтэй. Тийм учраас хүүхдийн эрхийг зөрчиж гин гэдэг. Энэ дээр яг та хоёрын байр суурь юу ямар байгаа вэ? Солонгос бол бас энэ талаар ярихаар зөндөө олон жишээ л да. Гэхдээ ингээд өнгөцгөн ярих юм бол хүүхэд хамгаалах болон аюулгүй орчин өсч хөгжих гэсэн одоо нөхцөлийг бол хамгийн сайн бүрдүүлсэн орн гэж би бодож байгаа байхгүй. Гэхдээ яг гадаад оронд очиагүй л тэ өөр онцлуудыг мэдгүй ч гэсэн. Яагаад ингэж бодож байна гэхээр Солонгос жишээлбэл
аюулгүй орчныг яаж хангаж ийн гэхээр Солонгост газар ямар үнэтэй байлээ те газраараа Монголоос хэд дахин бага одоо газар нутагтай штэ тэгсэн ирнэ барилгууд байшин барихтаа хүүхдийн орчин тоглох талбайг бол хангалттай аюулгүй байдлаар барьж өгдөг байхгүй энэ нь болохоор хичнээн газар үнэтэй ч гэсэн хүүхдийн тэр ирээдүй одоо Солонгосын ирээдүйн хүүхдүүдийг хамгаална гэсэн тэр үзэл бодлынхаа төлөө одоо мөнгө харамлахгүй байгаа хөө хүүхдүүдийн төлөө мөнгө харамлахгүй тийм нэг итгэл үнэмшил суудсан байна. Энэ бол хүүхдийн бас аюулгүй орчин хангах дээр хамгийн том жишээ юм болов гэж би боддог байхгүй. Хоёрдугаар гэх юм бол Солонгос нөгөө хариуцлагыг багшд нь өргүүлдэг. Эцэг эхээс гадна багшд одоо 10 жил юм уу эсвэл одоо цэцэрлэгийн багшд хариуцлага нь өргүүлдэг байхгүй. Энэ дээр жишээ ярих юм бол одоо манай охин жишээлбэл ингээд гадаа хичээлийнхаа бус цагаар гадаа тоглож байгаа өрөөсөн гутлаа хийцэн баггүй юу? Тэгээд манай охин нөгөө Солонгосын 1-р ангид сурдаг Солонгос сургууль. Тэгэхээр нэг гутлаа хийцэн гэхээр энэ одоо хүртэл амар нууц сэдвэлтэй. Яаж аваад хүн өрөөсөн гутлаа хайдیں۔ Гэхээр ойлгохгүй байгаа юм л та. Тэгээд гайхсан чинь багш нь ингээд надад хэлэхдээ ингээ яана хүүхд чинь гутлаа хийчлаа намайг уучлаарай гэж надаас уучлах байгаад болтгоо. Тэгээд би харахаар болохоор юу вэ багшаа та бити надаас уучлахгүй энэ чинь таны ямар ч ингээ хариуцах ёстой зүйл биш шүү дээ. Энэ л одоо өөрөө салан болоо гутлаа хийж байгаа ч юм уу би бол хүүхд рүүгээ загинчмаар байгаа байхгүй. Тэгэхэд энэс ингээд үүдээд бодохоор Солонгосын ингээд хичээлээс гадуурх ч байсан хүүхд ямар нэгэн хэрэг төвөгт орооцолтол тэр нь багштай шууд хариуцлага нь ингээд ногддог гэх юм уу. Тийм учраас эргээд багш нар чинь хариуцлага авчингуудаа хүүхдтэй амар тулж харьцдаг юм байлаа л дээ. Одоо хүүхэд өнөөдөр ямар байна сэтгэл зүйн ямар байна байнга судалдаг, ярьдаг. Дээрээс нь гэр бүлийн энэ хүүхдэд хэр анхаарал хандуулж ийн гэдэгтээ багш нь эргээд айгүй анхаарал хандуулаад явчихсан юм байлаа л дээ. Тэгэхээр энэ бол бас нэг Монголд хэрэгжүүл одоо тэгтээ Монголд хэрэгжүүлнэ гэхээр бас айгүй олон асуудал яригдах хаалтай хүүхдүүдийн тоо моо гэл тэ ганц багштай гэдэг. Тэгтээ ер нь бол энэ бол хамгийн миний харж байгаагаар зөв шийдэл юм болов уу гэж бас би боддог иргэн хүмүүнийхээ хувьд. Тэгээд ингээд цагдаагийн газар ахлах ангийн хүүхдүүд эдгээр цагдаагийн газар ингээд хичээлийн бус цагаар амралтын өдрөөр зодоо игээд очих ч гэсэн багш нь очиж цагдаагийн газараас авдаг ч юм уу тийм байдаг байхгүй юу? Болол тэгээд дараагийнх нь бас Солонгосын нэг давуу тал нь гэх юм бол Солонгос нөгөө боловсрал хэтэрхий бас анхаардаг. Энэ яг нэг талаар хэтэрхий жоохон сул тал болцсон арга сул тал болцсон зүйлтэй одоо сүүлийн үед гайгүй болж байгаа хүүхдийн нөгөө нэг боловсрал ингээ хэтэрхийг анхаарад жишээ нь ингээд сайн сургуулийн ойролцоох байрны үн үнэтэй гэдэг байхгүй юу? Яагаад тэгэхээр тэнд хүүхдээ ингээ сурах гэсэн аав ээжүүд ойртож бүр сургуулийнхаа хажууд очиж байр түрээс хүүхдийнхаа төлөө амаг амьдралаа зориулдаг. Тэгээд энэ нөгөө хэтэрхий нөгөө бүнзгийрээд одоо нөгөө айгүй эсрэгт одоо нөгөө юу болоо хүүхдтэй эргээд нөгөө боловсрал чи ингээ өрсөлдөөнд байгаа хүүхдээ амирхт арга болж байгаа учраас нийгмийн талаас нь одоо эрг одоо нэг өөрчлөлтүүдийг айгүй хийж нэг одоо хүүхдээ ингэж өрсөлдөөнд амьдруулж болохгүй хүүхд тоглох хэрэгтэй гэдэг мессежүүдийг айгүй хөгж байгаа одоо болол. Тэгээд ингээ боловсрал айгүй их ингээд шахаж гинэ гэж ярьж байгаа хэрнээ манай охин 1-р анги хэрнээ гэрийн даалгавар байдаг байхгүй одоо. Тэгэхээр Монголд болохоор ингээ яг эсрэгээрээ миний бодлоор хүүхдийн ингээд боловсрал хэрэгтэй гэдэг хэрнээ ингээд зөв боловсралын ч юм уу ингээд зөв яг тухайн цаг одоо тухайн насанд нь тохирсон боловсралыг өгөхгүй байгаа болов тий ингээ хэтэрхий хичээлээр дараад ингэж байгаа юм болов гэж бас боддог. Миний охин одоо Солонгост ингээд зөв боловсралыг яаж авч ийн гэхээр яа айгүй олон юм яриад байл та. Гэхдээ энийг хэлж яаж авч ийн гэхээр жишээлбэл би нөгөө охинтойгоо ингээд ном уншижсэн чинь нөгөө хүчирхийлэл гэдэг үг манай охин Солонгосоор уншаад би монголоор орчуулж ирсэн чинь хүчирхийлэл гэдэг үг гарч ирэхээр нь би яг чаргагүй хүчирхийлэл гэж одоо мэдхгүй юм чигээ өөрөөр орлуулаа хэлчихгүй юу. Тэгсэн чинь манай охин ээж та энэ хүчирхийлэл гэдэг үгийг заавал орчуулах хэрэгтэй. Энд чинь амар чухал үг штэ гээ надад хүчирхийлэл гэдэг үгний одоо тодорхойлтыг ярьж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо нөгөө сургууль дээр орж авсан боловсрал байгаа байхгүй юу. Хүчирхийлэл гэдэг нь ингээд гадуурх үзэл одоо хэрвээ намайг хоёр хүүхэд ингээд энтэй тоглож болохгүй гэд гадуурхах эсвэл миний ингээд халаасны мөнгөөр юм авч идэх энэ бол хүчирхийлэл юм бас нэг хэлбэр юм а гэд надад тайлбарлсан. Тэгэхээр энийг би Монголд амьдарч байгаа хугацаанд яг нийгэмд авах хугацаанд энэ ойлголтыг аваагүй дээрэс нь 10 жилдээ чинь талаар ингээд мэдтгүй байсан гэхээр яах чаргагүй боловсралыг бас ингээд хүүхдэд тухайн ингээд нөгөө насанд нь тохирох боловсралыг олгох нь зөв юм байна гэдгийг эндээс бас сурч авсан л та. Яг үнэ.
Би бас ингээд солонгос гэдээ ярихаар бас нэлээд л юм ярмаар санагддаг л да. Манай хүн ч өөрөө цэцэрлэгийнх насны юм чинь. Тэгээд хүүхдийн эрхийн зөрчил ер нь яагаад гардаг вэ гэхээр мэдээж нэгдүгээрт анхаарал халамж юм уу нийгмийн хандлага аягүй буруугаас гардаг гэж бодож байгаа байхгүй. Тэнгүүд би та зүгээр харуулах гээд энийг авсан. Энэ дотор болохоор аягүй олон цаас байгаад хэрвээ сонсогчд маань харагдахгүй л дээ. Гэхдээ яагаад харуулж ийм хэр 7 хоног болгон цэцэрлэгээс нэрдэг цаас байхгүй юу? Энэ дээр болохоор хүүхдэд холбоотой бүх мэдээлэл байна. Дээрээс нь утасны аппликейшнээр охины зураг болон хоолунд бүх мэдээлэл нэрдэг. Энэгээрээ хүүхдэд яаж анхаарал тавьдаг вэ гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр анхаарал сайн байна гэдэг бол хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх юм бас нэг илрэл байгаа даа. Тэгэхээр нийгмийн хандлага, нийгмийн бас нэг соёл нь өөр болохоор бас нэлээд нөлөөлж байгаа гэж минийхээр харж байна. Соолго төртэй холбоотой юм ярьсных. Ер нь энд бас нийгэм тэгээ соёл юм л да. Ер нь бол нөгөө хүүхдийн эрх зөрчигдөх юм бол одоо эргэн тойронд тийм юм болох юм бол айгүйх мэдээлдэг иргэд жирийн иргэд тэр талаар айгүйх санаа зовдөг. Монголд нөгөө нүдэн нэг хөдөлгөөн явсан шүү дээ. Лантун тохиолноос тэгээд энэ дээр бол айгүй сайн ингээд хариуцлагатай ажилдаг иргэд болон одоо нөгөө эргэн тойрныхоо хүмүүст ингээд хүүхдүүд яаж ингээд хүчрхэл төрсөн бол заавал цагдаад хэлэх ч юм уу тийм дээр амар хариуцлагатай байдаг. Хүн болго эргэн бүр одоо нөгөө үүргөө ухамсарлцсан гэх юм уу энэ бол заавал хэлэх хэрэгтэй асуудал гэдэг. Тийм яг үнэ. За миний хувьд болохоор одоо Японд ирээ 4 жил орчим болж байгаа. За тэгээд та нараас яг нэг асуулт асууя гэж бодлоо. Тэрний үе ингээд тэгэхээр би одоо Японд ирээд хараа эмнэлгийн хүүхдийг хэдийн хугацаанд олж харсан бэ? Тэгээ 3 хариулт сонголт өгье. Та нар сонгоорой. Нэгдүгээрт 1 сар болоод олж харсан. Хоёрдугаарт хагас жил болоод. Гуравдугаарт болохоор 2 жилийн дараа анх хараа эмнэлгийн хүүхдүүдийг Японд олж харсан. Аль нь 2 жилийн дараа. За тэгвэл хариулт болохоор энэ 3 дотор байхгүй. Би ерөөсөө Японд ганц ч удаа энэ 4 жил амьдрахтаа хараа эмнэлгийн хүүхэд олж хараагүй. За тэгээд ер нь Японы хүний хувьд ч гэсэн хараа эмнэлгийн хүүхэд гэр оронгүй хүүхэд гудамжны хүүхэд гэсэн тийм ойлголт ерөөсөө огт байхгүй. Тэгэхээр энэ мэдээж хэрэг төр нь ямар сайн хариуцлагатай ажиллаж байгаа вэ гэдгийг илрэл одоо хин ч гэсэн сонсоод ойлгож байгаа. За тэгээд яг энэ нөгөө яг одоо хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллахаас илүү энгийн хүмүүс сонсож байгаа болоо гэж бодоод энгийн яг нийгэмд байдаг жишээнүүдээс нэрээ гэж бодлоо. За тухайлах юм бол л шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол хааж явсан гэсэн ерөөсөө сургууль, нийтийн үйлчилгээний нийцийг хааж явсан гэсэн тэр ихтэйгээ орж гарах боломж бүр нээлттэй байдаг. 0-аас ахуулаад тийм хааж үйлчлүүлэх маш боломжтой. Тэгээд дээрэс нь би одоо Монголд байхдаа төрийн үйлчилгээний газраар ингээ үйлчлүүлээд дүүрэг мөрөг рүү ороход ч юм уу ингээл зүрх салгалаад айгаад идэг гэсэн бохоггүй юу. Яаж загнуулах бол гэдгээсээ. Тэгээ Японд болохоор ерөөсө төрийн үйлчилгээ яг л нөгөө эргэн таавал хаан гэдэг нь яг л бодтой ингээ хэрэгжижээдэг. Нэг хүн болгон туслах хүн байж идэг, имэж ирээл. За танд юугаар туслах уу, та яах гэж нэг чинь ингээл юмын бүгдийг хийлж өгвөл цонхон дээр ажиллаж байгаа хүмүүс нь болохоор үйлчилгээний хүмүүс нь яг л айгүй хайрцдаг бүр. Надад ямар ч тийм стресс мэдрэх ямар шаардлага байхгүй. За тэгээ дээрэс нь цагдаа байна тийм. Японы цагдаа бол бүр амар гоё бүр Монголын цагдаагийн 360 градус эсрэг. Цагдаа гэдэг ойлголт одоо ерөөсөө төрийн цагдаа гэл тийм Монголын тийм тодтолтой. Японы цагдаа бол ард иргэдийн цагдаа. Яг л бид нарыг яаж хамгаалах ёстой юм айгүй гоё харьцдаг. Юу гэж тайлбарламаа юм. Зүгээр л яг миний ах их чиг те ингээд харилцаад айгүй гоё чиглэлтэй нэлттэй байдаг. Тэгээ дээрэс нь одоо миний нэг таньдаг хүүхэд за яг гадна ингээд харах өнцгөөсөө жоохон согтуу юм шиг юм уу тийм харагддаг хүүхэд юм байна л та. Тэгсэн чинь Монголд ингээд хэрэг гарангуу тэр хүүхдийг дуудаад чи одоо чийл хийгээдтэй энэ хэргийг гэж цагдаа шууд тулгадаг гэж байгаа байхгүй юу. Гэтэл одоо Японд хэрвээ тийм зүйл гарах юм бол тэр цагдаа ямар өндөр шийтгэл хариуцлага оногдох вэ? Тэр бүгд ингээ хуулиар заагдсан байдаг. Тэгэхээр Япончууд бол хэрвээ ямар нэгэн хүний эрх зөрчигдсөн ч юм уу, ямар нэгэн юм асуудал гарлаа гэхэд тэрийг зүгээр ингээд орхичдгүү. Хавц зэрэг болгоод хавцыг хаагаад орхичдгүү. Тэрэн дээр яг ингээ хариуцсан хүмүүс нь маш их зүйлийг бодож, энийг дахиж гарахгүй байхын тулд бид нар яах ёстой юм бэ гэдгийг сайн бодож тэрнтэйгээ холбогдуулан одоо тэр хууль хэрэгжүүлэх аргачлалууд гэдэг юм уу тэрийг гаргаж ирдэг юм шиг санагдсан. За тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд жишээлх юм бол одоо үндэсний телевиз юм уу айл болгон төлбөргүй үздэг телевизээр нь ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо фэшн шоу ч юм уу тий тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүн
одоо нөгөө нэг юм таталт өгсөн мэдэн штэ яриаг сонсгож гэсэн бэрхшээлтэй бид нарт тийм хүмүүс зүгээр ингээд нэвтрүүлэг хөтлж байгаа жишээний тий энэ мэдчлэл ерөөсөө л энгийн амьдрал дээрээс хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг бол бид нартай яг л адилхан хүн юм байна гэсэн ойлголтыг авч яадаг тий цагдаа хүн гэдэг бол бид нарыг хамгаалах хэрэгтэй юм байна ч юм уу зүгээр л энгийн амьдралаасаа энийг суралцж идэг. За тэгээд би болохоор 2 хүүхэдтэй тэгээд том нэгдүгээр хүүхэд. Нэг хүүхдээ Японд төрүүлээд нөгөө хүүхдээ Монголд төрүүлээд ингээд Япон Монголын 2 төрх одоо юу харьцуулт судалсан. Өөрийн биеэрээ. Тэгээ Японд яадаг вэ гэхээр ерөөсөө би жирэмсэн болсноос анх эхлээл эмнэлэг нь намайг одоо юу гэдэг за жирэмсний нэг 6-7 сартаас эхлээл хүүхдийнхээ ямиг бэлдэж гин үү гээл те дүүргээс нь гэрт ирээл хүүхдээ хэр зэрэг орчныг тогтжуулж гин ч юм уу ингээл хувь хүний амьдрал руу ороод ирдэг байхгүй юу. Тэгээ тэр үед би болохоор юу гэж боддог байсан бэ гэхээр арай л хувийн амьдрал руу орох юм а энэ бас арай биш ч юм уу тий надад жоохон амжилттай байна маа гэдэг ингээ эмчтэйгээ ярилцсан чинь хүүхдээ төрүүлээд ингээ анхаарал халамж тавихгүй хайдаг юм бас тохиолдол гарсан учраас манайх ингэдэг болсон юм а. Хүүхэд төрхөөс одоо 3-4 сарын өмнө бэлтгэлээ хэр базаасан бэ энэ бүгдийг ингээд чеклж тэ гэрээ хэр тогтжуулж гин хүүхдээ төрсний дараа хэрхэн анхаарал хандуулж гин энэ бүхнийг нь одоо ингээд хяналт тавьдаг болсон гэдэг жаа байхгүй юу. За тэгээ Монгол төрөхөд бол үнэхээр сайхан төрсөн л тоо. Гэхдээ бас яг эмнэлэг дотор би уйлж үтсэн. Нөгөө нэгдүгээр яг төрж байгаа эхчүүдийн тоо их ч гэсэн тэр нөгөө бүртгэлч гэдэг юм уу төрж байгаа эхчүүдийг за энэ хүүхэд төрсний дараа усанд орж амжаагүй ч юм уу тэр нөгөө бүртгэл нь айгуу муу гэх юм уу жоохон олон эхчүүдийн донд ганц нэг нь хаягдах ч юм уу тиймэрхүү зүйл ажиглагдсан. Манай хүүхэд нөгөө төрснийхэн дараа 1 хоногийн өмнө ч юм усанд орох хэрэгтэй юм байна л да. Тэгээ надад ерөөсөө тэр мэдээлэл нэрэхгүй байсаар байгаа. Би ч нөгөө Японд ингээд бүх сувилагч нь ирээл миний өмнөөс бүх юм хийгээд өчтдөг болохоор тэр шигээ санаад туршлага гутцсан. Тэгсэн чинь өөрөө ингээ 2-3 хонс юм имлэгтэй. Имлэгтэй. Тэгээд 2-3 хоноод манай хүүхд ерөөсөө ганц ч усанд ороогүй ингээ би дээр нь юм гараад ирсэн чинь нөгөө эмчтэй үзүүлсэн чинь цусны шинжилгээ авъя гээд тэгээ ингээд дүнгэж төрсөн ялах хүүхдийн үсгээр нь 2 хатгаа цусны шинжилгээ авч ирсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь усанд оруулах хэрэгтэй байсан юм байна гэдгийг би өөрөө ингээ бууж очиж мэдээд тэгээ ингээ усанд оруулсан чинь нөгөө гарсан юм багсаад ирж байгаа байхгүй юу. Тэгээ би бүр ингээ амар бачуураад уйлаад ямар хариуцлагагүй юм бэ. Зүгээр л ийм жижигхэн жишээн дээр юм байгаа юм чинь бас таагаар юу байгаа бэ гэдгийг бас биеэрээ мэдэрсэн. За тэгээд ер нь бол нийгмийн одоо сая манай амраа маань уянгаа маань хэлсэн шүү дээ тий. Хувь хүн төрийн бас байгууллагууд бас тодорхой хэмжээний өөр уриалтай байхаа гэд. Тэгэхээр би одоо хувь хүн надад хамаагүй асуудал юм чинь тий. Би хэрвээ ганц бие хүн байлаа гэхэд хүүхэд надад хамаагүй асуудал юм чинь ингээ хайчиж болохгүй. Тухайн нийгмийн одоо 40-50% за 60% билүү өөрчлөгдөд үзэл бодол нь өөрчлөгдөд ирэхэд тэр нийгэм бас ингээд арай өөр эерэг хандлага руу ч юм ороод ирдэг гэдэлтэй. Заавал 100% байх шаардлагагүй гэж. Тэгэхээр энийг сонсож байгаа таны ч гэсэн дуу хоолой үзэл бодол бид нартай нэгтгэхэд чухал юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За яг үнэ. За Марлагийнхаа яриаг сонсон ч бас их гоё санагдаж байна. Сая тэр нийгмийн 50-60% нь өөрчлөгдөл бас нийгмийн хандлага өөрчлөгдөж гэдэг бас үнэн баг шүү тий. Би зүгээр нэг жижигхэн жишээ хайлтаар дайдах юм. Яасан гэхээр саягийн саналаа нэг эмгтээчүүдийн групптэй байхгүй би аягүй олон гишүүнчлээ. Тэгсэн чи тэн дээр сайн нэг хүүхдийн хөвчрхийл гараад нэг цаазын ялмал гэл нэг амир мэрэгцэн да. Тэр үеэр нэг хүн нэг тийм мэдээ ширэлжлээ цаазлаа гээд гэсэн чи хэдэн мянган лайк хэдэн мянган комментууд за би лав харж байхад бүгд өстэй цаазал гэд тэгсэн байхгүй би бүр ингэ төвчдггүй ингэ зүгээр өнгөрөө гэснээр коммент хийсэн байхгүй. Би үнэхээр хүүхдийн эрхийн одоо зөрчлийг үнэхээр эсэргүүцдэгэ. Гэхдээ та нар маань ингэж болохгүй их хүмүүс бла бла гэж бичсэн. Хинч миний юг тооччихгүй ерөөсөө хүний комент чарахгүй бүгд л цаазал гэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр хичүүдийн групп тэгж бичиж гин гэдэг бол бас их амар тий. Нийгэм өөрчлөгдөж бас энэ хүүхдийн эрхийн зөрчил бас багасах гэж бодож байна. За ерөнхийдөө бол подкаст манаас төсөв шат руугаа орж ийн. Та бүхэнтэйгээ яг ингэж ярилцсны дараа эргээд харахад би бүгднтэй ингээд тусчлан ярих хэвээр том ертөнцүүд ээжээ бас дөрүүлэнтэй нийлүүлээ ярьсан чи бас нэг талаараа онсон ирнэ нөгөө талаараас жоохон алдчихлаа бүгднийг гоё яриулж чадсангүй бас алдаад өгтөлтэй юм байла уучлаарай зөндөө болон гоё ярианууд гарч ирэхээр байла. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт маань та бүхэн маань сая ярьсанчлан асуудалтай зүйлүүд олон байна. Гэхдээ энэ асуудлуудыг шийдэхин тулд нийгэм маань бас яаж өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна гэсэн бусдыгаа уриалсан зөвлөмж болохоор зүйлүүдийг хэлээд өнөөдөр нэвтрүүл подкастаас дуусгая гэж бодож байна. За ганаагаас эхлэхөө.
За мэдээж нэг хүүхдийн эрхийн чиглэлээр тэгээ ер нь аль яг үддээлтэй хүний эрх дээлтэй энэ чиглэлийн нэг хамгийн чухал зүйл нь бол хариуцлагатай хэрэглээ амлалтын мэдлээс асуудал гарвал яг тэрэн дээр өөрсдөө дугуулсан оролцдог эргээд тэр бүх зүйл дээр нь шаардлага бас тавьдаг тийм юу тэгээд үнээр төрийн төс байгууллагууд төр шаардлага тавьж байгаа бол тэрнийхээ үр дүнгийн эргээд хардаг их холбоогоо сайжруулдаг явж хамгийн хариуцлагыг бий болгож байгаа зүйл чинь өөрөө тэр оролцоо байхгүй нийгмийн оролцоо тийм тэгээд Япон солонгосын жишээг та хоёр яг сая яглаа шүү дээ. Жишээнүүдээр ч гэсэн эргээд ингээд хамгийн чухал зүйлс нь бол нэг талаасаа аж ахуй нэгж болон бусад салбарын уялдаа холбоо байгаад байна. Жишээлбэл зүгээр л гэр бүлийн жишээнээр ярихад багш эцэгхийн уялдаа холбоо гарч ирж байгаад яг адилхан тийм цаашлаа салбарын уялдаа холбоо гэж бол тэгэхээр нийгмийн оролцоо гэж яхаа зүгээр нэг лайк шеэр хийх комент бичгээс илүү тухайн асуудал дээр өөрөө яг бичиж оролцсон дуурдаг асуудал үнэхээр байгаа бол тэрийг хэрэгслэн зогсооход өөрөө ямар нэгэн алхам хийдэг байх нь чухал. Тэгэхээр энэ зүйлийг л иргэдчдэр тухайн байгууллагч доор бүрний яг ухамсартайгаар хүлэмжчүүрээ сурч байгаа бол энэ нийгмийн айл салбарын бүх асуудал маш зэгцтэй болох байхаа л гэж харагдаад байна. Япон солонгосын саяны жишээ бүгдөө л яг тийм жишээнүүд байна. Аль багш нь хүчтэй тухайн нийгмийн аль нэг хариуцсан яг ажлууд дээр маш их хариуцлагатай авч явж байгаа. Энэ л аягүй чухал байна. Тэгэхээр ямар ч байсан тэгээд дээрэс нь нийгмийн зүгээс ингэ санаачлахууд гаргад байна шүү дээ. Одоо тэр гэж оролцооч нэгдээч гэж маш олон санаачлахууд гаргаж байгаа. Эсвэл зүү зүйлийг хийсэн ингээ байгуулга зүгээр л сайн зүйл хийсэн тийм байгуулга хараад өнгөрөх биш. Тэр зүйлийг цааш түгээж өгөх яг туслах хэрэгтэй байхгүй. Иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа аягүй чухал хэрэгтэй байна. Гоо яг ингээл мэдээлэл нь яг нэг зүйл хийчихэд тэрээр аюулс олон нэгт хүргэж чадахгүйгаас болоод үр дүнгээ хүргэж чадахгүй эргээд байгууллагууд бас нэг хамтын ажиллагаа эхлүүлж чадахгүй байх ч юм. Тэгээ янз янзын асуудлууд байгаа юм л та. Тэгэхээр тийм хамгийн чухал зүйл хариуцлагатай оролцоо гэдэг зүйл байна. Миний хувьд тэгэхээр За баярлалаа. Амрагийн маань хувьд. За миний хувьд болохоор одоо юу гэж харж байгаа вэ гэхлээр сая ганагийн хэлсэн юмнууд бүгдээрээ чухал. Дээрээс нь нэмээд төр шийдвэр гаргахтаа, төр үйл ажиллагаа явуулахдаа, төр одоо төсөвлөختөө тий төлөвлөختөө яах ёстой вэ гэхээр төрд нэг юм дутагдаад байгаа нь нөгөө хүний эрхэд суурилсан хандлагаар харах гэдэг юм ерөөсөө байхгүй байгаа л айгүй том асуудал байгаа мэн гэж бодоод байна. Мэдлэг боловсрал туршлага энэ төр дээр бол мэдээж харилцаа адилгүй янз байж болно. Тэгээ явандаа сайжирч болно те. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ч тэр боловсролын салбарт ч тэр бүх салбарт одоо альва ямиг одоо барилгаа барихтаа те энд хүүхэд амьдрна, энд хүүхэд явна, энд жирэмсэн эмэгтэй алхана, энд таягтай хүн явна. Тэр чинь ганц одоо юу гэдэг тэрэгцэртэй хүний асуудал ерөөсөө биш. Тэгэхээр барилгаа барихаас эхлээд гудамж талбайдаа цемэнтлэхээс эхлээд тэгээд гаргаж байгаа бүх шийдвэрүүд нь тэгээд нөгөө боловсролын салбартаа бас айгүй сайн хөрөнгө оруулалт хийж чаддгүй юм шиг надад санагдаад байдаг. Сая нэг хэсэг боловсролын байгууллагад ажиллаад жил гарангийн хугацаанд ажиллаад 8 аймгийн 31 сургуулийн сумын сургуулиуд дээр очиж нөхцөл байдалтай харилцаад яг ажиллаж ирсэн л та. Тэгэхээр юу вэ гэхээр боловсролтой бид нар бас айгүй хөрөнгө оруулалт оруулахдаа харан байдгийн байна. Тэрнээсээ болоод бас боловсролын чанарт маш их нөлөөлдөг юм байна. Сөргөөр нөлөөлт юм байна гэдэг зүйлүүд харагдаж байгаа. Тэгээд төрийн бус байгууллагууд бол чадлаараа ажиллаж байгаа, дор бүрнээ ажиллаж байгаа тийм. Тэгэхээр төрөөсөө эхлээд иргэн хүртлээ бүх хүнд тэр хүний эрхэд суурилсан хандлагаар харах гэдэг тэр хандлага айгүй чухал. Тэгэхээр тэр хандлагыг л аль болох одоо 1-р ангид сурж байгаа цэцэрлэгт байгаа гэдэг юм уу бүх хүүхэд хүмүүстэй тий одоо жишээлбэл бие байлаа гэхэд нөхөртөө гэдэг юм уу нөлөөлж чадах нөлөөллийн хүрээ болгондоо нөлөөлж хийж бүх асуудлыг зарим болохгүй байгаа ямиг болохгүйгээр нь шууд хэлж сурах тий болж байгаа ямиг болж байгааг нь хэлж сурах тийм хандлага айгүй чухал байна даа л гэж харж байна. Тэгээд бидний ажиллах
одоо гадаадд сураад ирж байгаа манай Японд байгаа, Солонгост байгаа та хэд маань ч гэсэн ирээд ажиллахдаа илүү бодлогын төвшөнд тий. Гэхдээ илүү бид нарт бодлогын төвшөнд гадаадд сураад ирж байгаа хүмүүсийн нэг сул тал нь юу вэ гэхээр нөгөө энд амьдраад байгаа, энд болоод байгаа хөрсөө мэдэхгүй. Тэгэхээр хөрсөө мэдэхгүй болохоор шууд бүх болж байгаа гадны туршлагыг одоо Монголдо нэвтрүүлэх гэж хичээдэг. Тэр нь мэдээж сайн сэтгэлийн үүднээс сураад ирсэн юмаа биелүүлэх гэж хичээдэг. Гэхдээ бас нөхцөл байдлаа айгүй сайн мэдэрч ажиллаад илүү юм нөгөө нэг цогцоор нь харж ажилласаа гэж бас одоо нөгөө хонгорогийн подкастыг бас гадаадд байгаа оюутнууд их сонсдог байх гэж бодож байна л доо. Тэгэхээр бас ирээд тэгэж ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд хөрсөн дээрээ ажиллаж байгаа ганаа бит хоёр шиг хүмүүстэй бас хамтраад асуугаад судлаад дуртаг гэлдэг те. Тэгээд ажилласаа гэж хүсэж байна. За баярлалаа. Түр иргэний нийгэм тэгээ энгийн одоо хүмүүс гэсэн гурван ойлголт яваад байна л да. За тэгээ иргэний нийгмээс эхлээд ярих гэж бодож байна. Нэгдүгээр одоо ер нь өөртөө сайн дурын үндсэн дээр ингээ маш тууштай ажиллаж байгаа залуучуудаараа бол бүр маш их бахархаж байгаа. Тэгээд амраадаа ганаадаа болон төлөөлөл болгоод маш их баярлалаа. Бахархаж явдаг шүү гэж хэлээ. За хоёрдугаар болохоор түр одоо юу гэдэг сая манай амраам хэлсэн шүү дээ. Тэгээд хүний ирэхэд ээлтэй одоо тэр хандлага хэрэгтэй байна түр тэгээд тэ. Хэрвээ тэрийг үнэхээр шууд одоо тийм хандлагатай болоход бас нэлээд хэцүү юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хуулиуд маш одоо бэлэн байх хэрэгтэй. Хэрвээ та барилга барихдаа энийг хэрэгжүүлж чадаагүй бол мэрэгжлийн хяналтын газрын шалгаа шүү дээ. Та энэ хуулийн дагуу ингээггүй байна ийм юм ч гэдэг юм уу тий. Тэрээр шалгасан боловч тэр стандарт түрээгүй бол эргээд нөгөө мэрэгжлийн хяналтын газартаа ямар хуулиар ярих юм тооцоо бодох юм гэдэг. Энэ хууль нь ер нь хуулийн дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Ер нь түрээд бол хоёрдугаар, гуравдугаар энгийн хүмүүс гэх юм бол одоо ер нь яг хол амьдарч байгаа ч гэсэн ингээ фэйсбુક ч гэдэг юм уу сошиалаар ерөөхдөө Монголын мэдээлэл ингээ авахд төр юу хийж байгаа улсын хурлын гишүүн мөнгө идэхээс өөр юу хийдэм ч юм уу зүгээр ингээл амаа билүүдэл бид нар сууж байгаа шүү дээ. Тэгээд гуравдугаар болохоор нөгөө энгийн хүмүүс зүгээр төр гэдэг чинь юу юм гэдгийг л бодох хэрэгтэй. Улсын хурлын гишүүн зөвхөн төр юм уу? Үгүй. Та өөрөө ч гэсэн төр. Тийм учраас та одоо шинэ цагтаад ажилладаг бол ч юм уу та одоо шинэ дүүрэгт ажилладаг бол багш бол та хинч байсан хамаагүй та өөрийн мессен дээрээ би энэ одоо хүүхдийн төлөө ч юм уу энэ эерэг нийгмийн төлөө би юу чадах юм гэдгээл л өөрөө бодоод үзтээ би одоо шинэ дүүрэгт ажиллаад одоо цонхон дээр үйлчлэл өгдөг хүн байлаа гэхэд би энэ эерэг нийгмийн төлөө юу хийж чадах юм бодоод би нэмсгэлээ сайхан харилцаж чадах юм байж гэдэг юм уу тий би нэг хүүхдийн төлөө одоо би жишээлх юм бол одоо лантон төхөн үлэмсээ оролцож дэмжиж чадахгүй байгаа ч гэсэн ингээ холоос нөгөө нэг ичэд даах ихч гээд юу байсан шүү дээ данс нэгцэн тэнгэр нь одоо бас ингээ оролцсон байгаа гих мэтчлэн өөрийн чадах зүйл юу байгаа юм тэрийгэ бодоод та ч өөрөө төр шүү дээ хэрвээ төрөө ингээ шүүмжилж байгаа бол өөрийгөө эхлээ шүүмжилтгээ гэдгийг бас хэлмээр байна тэгээд бодтой одоо юм оролцоо хүн болгон бодтой өөрийн оролцоо дуу хоолой үйл хөдлөл гар хөлөө бас хөдөлгөх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Яг марлагийн хэлсэн дээр ярьсан чинь ингээд марлаа яг тухайн хүүхдтэй холбоотой хуулийг судалж байгаа штэ ер нь бол яг хүүхдтэй холбоотой мэрэгжлийн судлаад амраа гамбаа хоёр болохоор ер нь бол яг нөгөө иргэний нийгэм гэдэг утгаар оролцож байгаа штэ. Тэгэхээр би бол угаасаа яг ингээд хүн талаас иргэний талаас ер нь энэ подкаст ч гэсэн оролцож байгаа юм байна л та. Байна гэдгээ сайн бодлоо та. Тэгээд иргэнийхээ хувьд яг ингээд санаа зовдөг хоёр асуудлыг хэлээд тэгээ уриалга гаргамаар санагдчихэж байна л та. Мэдээж ингээд Монголтой холбоотой ингээд маш олон бидний сайжруулахыг хүсдэг ингээд санаа зовдөг асуудал байдаг. Тэгээ гадаад дэрэнгууд гадаадд монголчууд угаасаа л яг амраагийн хэлсэн яг зөв бахалтай ингээд гадаадд энэ сайн байна гэж бүгдийг Монголд авч очихыг ингээд хүсдэг. Би ч гэсэн ингээд өөртөлж болоод одоо өөртлөөд үүрдэг бол үүрдэг гэдэг шиг бүх юмыг мэдхийг хүсээл тэгэл Монголд очиж хэрэгжүүлэхийг ингээд хүсдэг байхгүй. Тэгэхээр яг хөрсөндөө ингээд буухгүй байна гэдэг нь бас айгүй чухал тэрийг амар онцолж хэлсэнд нь ер нь бол амар баярлж байна. Тэгээд миний хамгийн том хоёр санаа зовдөг зүйл бол нэг нь бол Солонгост одоо Солонгосын хуулинд хүүхэд гэрээсээ ойролцоо 500 м дотор сургууль сурах хэрэгтэй гэсэн тийм хууль байдаг. Тэгээ энэ маш сайн хэрэгждэг. Ингээ хаашаа л харсан цэцэрлэг сургууль нь маш их хангалттай хүртээмжтэй байдаг байхгүй юу? Монголд болохоор хүүхэд сурч боловсрох эрхтэй гэсэн хууль байгаа хэрнээ тэрийг хэрэгжүүлэх одоо
сургууль цэцэрлэг нь байдгүй. Жишээлбэл манай охин Монголд байхдаа ингээд цэцэрлэг олдохгүй ч юм уу тийм асуудал ингээд маш олон эцэг эхчүүдэд ийм асуудал байсан. Тэгэхээр энийгээ ингээд бодож хуулийнхаа ингээд хэрэгжүүлэхийн төлөвлөгөөр ингээд ажилласаа тий сурч боловсрох эрхтэй гэж байгаа бол тэр сургууль одоо цэцэрлэгийн илүү их бариасаа гэдэг дээр бас хүсдэг миний нэг зүйл байгаа. Хоёр дахь юм бол Солонгост амьдарч байгаагийн хувьд Солонгост байгаа монголчуудтай илүү уриалмаар санагддаг л та. Одоо Солонгост чинь 36 орчим мянган монголчууд амьдарч байгаа байхгүй юу? Ер нь бол монголоор Монголын нэг аймаг гэсэн үг. Монголын нэг аймаг Солонгост амьдарч байгаа л гэсэн үг л дээ. Ер нь бол тэгэхээр энэ байгаа хүмүүс монгол хэлээ, монгол соёлоо ингээд авч үлдэхгүй, өвлүүлэхгүй болвол энэ бол маш харамсалтай зүйл болно гэж би боддог хувийнхаа үднээс. Тэгэхээр эргээд мэдээж гадаадд байгаа монголчууд маш олон ч гэсэн ялангуяа Солонгост байгаа монголчууд энэ олон одоо 40 мянган орчим монголчуудыг чи ихэвчлэн одоо нэг суурьшаагүй эргэж Монголд очих нь тодорхой одоо буцах хаяг нь Монгол гэдэг шүү дээ тий. Монголд очих тодорхой хүмүүс байгаад байгаа байхгүй миний харж байгаагаар. Тэгэхээр хүүхдүүддээ монгол хэлийг заавал зааяа тий. Монгол хэл соёлоо битгий алдаач өдрө алга одоо харьцангуй юм хөгжөөс Сөүл болон Бусан гээд хоёр том хотод нь монгол сургууль байна. Энд ингээ хүүхдүүдэд явуулаач хэрвээ боломж байхгүй бол одоо нөгөө нэг өөрсдөө гэрээрээ заадаг ч юм уу тийм хүүхдийнхэн сурах ингээд монгол хэлээ сурах орчны эцэг эхчүүд заавал хангаасай тий. Эргээд Монголд очиод энэ хүүхдүүд маш том одоо асуудал хэл мэдгүйгээс болоод өөртөө итгэлгүй дээрээс нь ялгуурлал ингээд хүртэх ч юм уу ямар нэгэн байдлаар ингээ хохирноо. Тэгэхээр энэ талаас нь сайхаараасаа гэж ингээд айгүй уриалмаар хүсдэг. Энэ подкастыг дамжуулаад энэ хоёр санаа зовдөг зүйлээ хэлдэг да. Дээрээс нь тэгээд мэдээж яг хэлхий ингээд Солонгост ийм байна монголчууд ийгээс ингээд хэлмэрдэг зүйл бол яг та нарын бүгдээрийнхэн дурдсан шиг иргэн бүр өөрийгөө бас ингээд ухамсарлаад ингээд уриалдаг, иргэн тойрноо хардаг, төрөө шахаж шаарддаг тий төрийн бас байгууллагуудаа дэмждэг цааш нь ингээд энэ мэдээллийг ингээд түгээдэг байгаасаа гэж бас өсөж байна. Нээрээс нь хонгороогийн тэрний хэлдэг цаазаар авъял гэд тэрнээр ингээд бас ингээд ихчүүд ингээд шуураад байгаа штэ цаазаар аав маа гэдэг ингээд шуураад байгаа нь ер нь бол бас ингээд эргэл хүний эрхийн боловсрал гэдэг зүйл дээр байхгүй холбоотой болов гэж би бодож байна л та. Юу яаж байгаа одоо хөгжингөө орн гэж тэгэхээр Япон, Америк, Солонгос гэлтэй хүчтэй орны бүх л юмыг ингээд авч хэрэгжүүлнэ гэж дэрчдэг. Гэтэл яг хитрхи хөгжил гэдэг чинь бас зөвөө буруу юу тий. Хитрхи хөгжлийн дотор бас бодож эргэж харах зүйл өчнөө байдаг. Тийм болохоор өөрийн одоо орныхоо байгаа тэр сайн тал, сайн туршлага авч үлдэнгээ бусад орноос суралцаж явах нь зүгээр юм болоо гэж бодгцсан. Тийм жишээлбэл ганцхан жишээ тэр нь болохоор боловсролын салбарт одоо Японы нөгөө нэг сургуулиудын дүрм товцыг айгүйх яаж байгаа ш тий. Гэтэл Японд иргэдийн дүрм товц гэдэг чинь бүр ингээд амар юм болцсон. Аймсан хүртэл ижил ах хэвээр гэдэг юм уу тийм болчихсон. Эргээд нөгөө хүүхдтэй амжиргааны түвшин доогуур гэр бүлтэй ингээд ачаал учруулдаг болсон. Тийм болохоор энэ дээр бас нэлээд бодлоготой хандаасай гэж үзэж байна. Яг үнэ. Уриалга дээр нөгөө нэг түрүүнд дурдсанаас гадна нэгэнд хүүхдийн эрхийн талаар ярьж байгаа юм чинь хүүхэд нөгөө нэг тоглох эрх тоглож наадах ер нь бол эрхэн штэ тийм үстэй гэхгүй яг хуулинд заагаагүй ч гэсэн ер нь энийг яг яадаг юм бол та нар зөвхөн асуу гэж бодсон юм. Тоглох эрхтэй мэрхтэй гэж байхгүй үстэй тийм хуулинд өгч хэрэгтэй л гэж өгч хэрэгтэй. Тэгээд тэгвэл ер нь бол ингээд хүүхдийн эрх ярьж байгаа ч гэсэн одоо насанд нь тохирсон хүүхдэд бол энэ тоглох ингээд эрхийн бас заавал олгох хэрэгтэй юм байна гэдгийг би бас боддог байхгүй юу. Одоо ингээд бага насны хүүхдийг хитрхи хичээлээр дарахаас гадна тоглох орон зайг нь бас хүүхдэд олгодог байгаасаа гэж эцэг эхчүүдийг уриалмаар байгаа бас. Хөгжих эрхийг нь биелүүлэхдээ тоглуулах арга замаа тэгвэл тийм тоглуулах арга замаа. За та тэгэхээр бас уриалгыг сонссон чинь миний хувьд болохоор бүр хэлэх үггүй болтол та дөрөв манаас айгүй гоё хэлжлээ. За ер нь бол энэ хүрээд подкастаа өндөрлөе гэж бодож байна. За тэгээд урилгын маань хүлээн авч бид наттай хамт подкастт маань оролцож ярилцсанд маш их баярлалаа. Энэ дугаар маань хүүхдийн эрхийн өдрийг угтаад 5 сарын 27-ны өдөр цацагдах байгаа. Тэгэхээр яг бидний хүсдэг шиг бас хүүхдэд ээлтэй нийгэм удахгүй бас бий болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээ хамтдаа бас өөрсдийнхөө зорж байгаа зүйл рүү хамтдаа тэмүүлцгээе гэж хэлье. За тэгээ та нартай маш их баярлалаа. Баярлалаа. За дөнгөж сая подкастын 6 дахь дугаар буюу та бүхний сонссон энэхүү дугаарыг янзалж дуусаад
би энэ хүү бичлэг хийж байна. Тэгэхээр яагаад бас ингээд подкастаа зүгээр дуусгахгүй яриад байна вэ гэхлээр одоо хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулж би энэ хүү подкастыг хийсэн байгаа. Бидний эргэн тойронд энэ нийгэмд маш олон асуудал байна. Одоо LGBT хүмүүсийн асуудал гэдэг юм уу, хүүхдийн эрхийн асуудал, аль эсвэл гадаад хүмүүстэй суулаа гэж гадуурхах гэдэг юм уу. Үнэн дээр маш олон асуудал байна. Эдийн засгийн хямралаас ахуулаад. Гэхдээ энэ бүдийн гаргалгаа нь бид нар ерөөсөө өөрсдөө хэрвээ бид нар зөв байж чадах юм бол энэ олон асуудал гарахгүй. Тэр дундаа хэрвээ бид нар нийгмийн өөрчлөлийг хүсэх юм бол яг одоо бидний төрүүлж өсгөж буй үр хүүхдээ бид нар зөв хүмүүжүүлж байж 20 жилийн дараа 20 настай тэр залуу, тэр охин энэ нийгмийг зөв авч явахд бас их нөлөөлөх юм шүү. Бид нар одоо яг 20 дэх залуучууд ч гэлээ энэ бүгдэд оролцохын тулд бид нар өөрсдөөсөө л эхлэн шүү гэдгийг би хэлхийг хүсэж байна л да. Тэгээ маш олон асуудлууд байгаа ч гэсэн дор бүрний хичээцгээ нийгмийн асуудлууд мэдээж аль ч нийгэмд байдаг, ундарсаар байдаг. Гэхдээ хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгохын тулд хүндээ ээлтэй нийгмийг бий болгохын тулд өөрсдөөсөө хэлье гэж уриалмаар байна. Ингээд яг одоо миний ярианы доор дэвсгэр болон явж буй нөхөд үг маань би Хүүхд ТV-г санаасаа зөвшөөрөл авч тавьсан байгаа. За энэ яриа маань дуусны дараа энэ дуу маань илүү чангараад сонсогдох учраас та бүхэн маань энэ хүүхдийн тухай дуу бас сонсоод бас гоё мэдрэмж аваасай гэж хүсэж байна. За та бүхэндээ удахгүй болох хүүхдийн эрхийн өдөр буюу их хүрсийн баярын өдрийн мэнд хүргье. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Back.
ертөнцийн хүүхдүүд